Амар мэндөө хэн цаг хугацааны мэндийг хүргэж байна. Өнөөдөр зочин хэлтгэгч болоод орж байгаа Норос сүрэгчтэй болон зөөгдөө хамт байгаа хүмүүстээ баярлалаа. Бас лайваар хамтдаа байгаа нөхөж үзэж байгаа бүх хүмүүстээ энэ цаг хугацааны мэндийг хүргье. Тэгээд намайг Азтай гэдэг нүүдэлчдийн бяцлаглалын чиглүүлэгч багшаар ажиллаж байгаа. Тэгээд нүүдэлчдийн бяцлаглалын багш нар болон нүүдэлчдийн бяцлаглалын суралцагч нар одоо Монгол ах уу Монголынхаа тухай ярьдаг одоо гайхамшигтай хүмүүстэйгээ хамтраад нээлттэй Zoom цуврал уулзалтууд хийж байгаа. Тэгээ энэний өмнө болохоор нүүдэлчдийн бяцлаглалын багш нартайгаа цуврал ярианууд хийсэн. Тэр яриа маань ч гэсэн үргэлжлээд явах бах. Тэгээ өнөөдөр болохоор Норос сүрэг хичээгээ ураад энэ гоё яриаг хийх гэж байна. Тэгээ техний ээлжинд Норвегичийн урыг та минь өөрийгөө танилцуулаад тэгээд эхлэе те. За амгалан дөрнөө энийг үзэж байгаа бүх хүмүүст цаг үеийн мэндийг хүргэе. Та бүхэн сайхан хурдж байна уу? За намайг Норвегиар гэдэг би нүүдэлчдийн бяцлаглалын 2 шатыг дүүргэсэн одоо 30 дахь жилдээ багшилж байгаа Монгол хэл орон зохиолын багш байна. Тэгээд миний ерөн сонирхол Монгол ёс заншил ардын аман зохиол Монгол бичгийн далд цаанаага утгыг нь тайлж амьдрал ахгүй хичээл сургалтанд хэрэгэлдэг. За энийг тайлбарласан шалтгаан нь юу юм гэсэн чинь нэг юм 4 жилийн өмнө миний төрсөн өдрөөр надад нэг юм Агнестийн гэгээ юу гэдэг бохгүй ном бэлгэлээд тэгээд тэрийг нэг ботно 200 хэдэн хуудас ном уншаал дууссан чинь гэр цугаа хүн гадаа яваа хүн нэрээ хичээ гэдэг зүйлтэй үг ийм утга байсан. Тэгэл манай Монголынхаа ямар агуу гайхамшигтай юм бэ? 2 хүн мөрд одоо хорвоогийн бүхэл явдлыг багтаачихсан байна гэж тэгэл ярина гэдэг судлаад явах чи яг Монгол бяцлал гэж үгүй яг Монгол энийг ингээд тайлсан яг миний сонирхтойгоо утгаас нь тайлсан тийм материал үздэг болдгоо хийж явж байгаад нүүдэлчтэй бяцлалтаа тааралдаа буу азтай өшөө болоод ороод судлаа явж байгаа. Ойлголтоо аваад тэгээд нэг өөртөөгөө холбогдоод дотоод хүнтэйгээ холбогдоод ирэхээр ерөөсөө ингээд нэг гаднаас уншиж хин нэгэн хүний бичсэн ном хин нэгэн хүний хийсэн подкастаас одоо илүү тийм гоё чин үнэн мэдээлэл яг хүний дотроос гардаг юм билээ. Тэгээд би одоо миний яг нэг юм өвд эцсийн ингээд байгаа энэ мэдээлэл намайг одоо ингэж хөглөж тэр дотроос ингэж эрдэм ахаа ундарч гардыг байна гэдгийг мэдвэл тэгэл тэднээс хойш ер нь дотгошоолч мэддэг болсон доо. Тэгээд хоёлоо болохоор өнөөдөр нөгөө Монгол ёс заншил ардын аман зохиол монголчуудын кодын ингээд зах зохиос нь ярилцгаар болсон. Тэгэхээр монгол хүн биетэйг хараад хамгийн түрүү мэндэлдэг. Тэгэхээр монгол мэндийн үг мэдлэг хүндлэг талархах ёс гэж байна шүү дээ. Тэгэхээр тийм мэндээсээ эхлээл одоо тэр монгол одоо хүний цаад философи нь гардаг. Амгалан дөрнөө гэхээр таны амьдрал амар амгалан сэтгэл чинь дүүрэн байна уу? Сайхан хаварж иж байна уу гэл. Тэгэхэд сайхан гэдэг чинь альва юмны зохирол гэсэн үг. Тэгвэл зохирол гэдэг нь юу юм бэ гэхээр хүний дотоод сэтгэл одоо хайр инрэл нэмж сэтгэлээр ундран гарч тэр одоо 432 гэрцэн аялгау долион одоо тэр байгальтайгаа нэгдэж чадж гинүү гэсэн утгатай үг. Тэгээ энэ нь болохоор ерөөсөө зохирол гэдэг нь зөв нэг үгээр хэлэхэд энэ их усүртэйгээ уулзсан их усүр дээрээ очтол гэсэн үг байхгүй. Та энд хаврын улиралд их усүр дээрээ очтоо өвлийн улирал зуны улирал намрын улирал дандаа сайхан хаварч сайхан үйлж сайхан намарч гэнэ гэж мэддэг шүү дээ. Тэгэхээр энэ бол та гэрстүүл гэсэн үг байхгүй. Тэгээд нөгөө та амар амгалан байна уу? Та амар мэнд үү? Сар шиндээ сайхан шинжилж гинэ үү гэл ингээд гоё өргөн дэглэг мэндэлэхээр цаанаас хүндлэл гараад ирдэг. Тэр хүндлэлийг дагаад хайр урсдаг. Тэр хайрыг орчлон ертөнцид илгээгээд орчлон ертөнцийн тэр хайрын давтамж энерги тэр үйлдэлтэй өөрийнхөө одоо эрчим энергийг сөлөлдүүлээд ирэхээр яг тэр нэг их усүр дээр очиж сайхан амар амгалан тайван одоо тийм инэрл хайр нэгүүлсэнгүй нэмж сэтгэлтэй ийм хүн одоо болдог.
тэгээд тэргээ тэр ухаандаа суралцдуу тэрийг амар амгалан амьдралдаа зогслоосдуу л гэсэн юм утгатай байгаа. За тэгээд минд амгалан тайван гэдэг нь бол ерөөсөө ингээд нэг дэлхийн ертөнц тэр чигээрээ оршихуй тэр чигээрээ амар амгалан одоо байлгахыг зогслоосон зорилгын ихний хэсэг нь энэ мэдлэгийн дотор авчдаг. Вау. Ямар гайхамшигтай юм тий. Гайхамшигтай гэж ярьдаг зөв үү? Гайхамшигтай гэдсэн чи биш хайхамшигтай юм билээ тий. Тэгээ ер нь гайхамшигтай гэхээр нэг юм нэг гайг дуудан ч гэдэг. Ерөөсөө Монгол хүний энэ үгийн эрчим энерги нөгөө нэг энерги бүх зүйл энерги гэдэг манай үгдээс бүр эртнээс тань мэдсэн. Тэгээд тэр хэрэгжилж байгаа үг нь дандаа нэг юм өндөр эрчмийн одоо дээр үеийн кинонуудыг үзэхээр ингээд нэг гоё үйл явдлыг мэддэг баг дахин дахин дээр байж ингээд тэжэлсэн ч гэсэн бүр нэг сэтгэл дотор ингээд үддээд гараад идэв шүү дээ. Тэрийг бүр ингээд шивтэд үзээд идэг. Тэр нь яаж байгаа гэхээр тэр хүмүүсийн хийж байгаа үгэн сэтгэл нь амар амгалан тайван үг нь эрчтэй. Тэгэл нэг хүүхээ одоо мордё гэл нэг тийм тайван удаан дүлгөөм ерөөс ингээд бүх зүйлээ гоё амгалан тайвантай өмбөчсөн нэг тийм эрчимтэй. Тэгээд үгийг сонгохдоо хүртэл ерөөсөө ингээд нэг тийм муу үгийг авахгүй. Тэр байдал нь нэг юм ам юугаар зүрн амьдрал түүгээр бэлтгэдэг. Тэгээд Монгол хүний гол санагдны амны бэлгээс ашигтай мэлэг тэр амаараа ямар үг гаргана, ямар үгийн сонголттой байна вэ? Тэр үгээр дамжиж их тийм эрчим ярьж идэг. Манай баруун монголчууд ингээд нөхрөө та гэж үрлдэг байхгүй. Тэр та хоолой та тэгэрэг гэл ингээд тэгэхээр тэр та гэдэг үг араасаа тэр үгийн эрчим нь дандаа нэг хүндэлийн үгийг дагуулдаг. Та бити хуцаатай гэж хүү хэлэхгүй шүү дээ. Тэм учраас та гэж тэр хэлж байгаа үгийн араас ингээд дандаа хүндлэл хайр явж идэг. Тэгэхээр тэр нэг юм нутаг нутгийн одоо нэг газар уул усны тийм эрчим тэнд амьдарч байгаа хүмүүсийн хэв маягаас шалтгаалаад бас их өөр өөрөд. Одоо чи баруун монголчууд гэж энэ алтай улс хурд хурд өндөр оргил уулыг ингээл давж мод төлөө тэр мал хууга харуулна. Тэхийн тэр чинээгээр ингээд нэг юм тийсүр хатуужил халуунтай хаалж хүүтэнд хөрдөг ийм одоо тэр халуун хүүтнийг тийсвэрлэх тэр амьдралын баяр баясгалан тэр ан амьтан гөрөөс тэр байгаль ихтлгийг хайрлах энэ бүхэн нэг тэр хүний сэтгэлд нь цогцолж бий болоход тэр үгийн эрчим энергийг маш их авдаг. Тэргээрээ дамжуулаад одоо уртын дунд хүртэл ингээд баруун Монгол ардын дундыг өндөр ингээд акцент татаад гид доош нь бодог. Гэтэл нөгөө тоглог тамир кинонд чинь нөгөө захур төмөр ингээд эрдэнэсийн онох гээл нэг намуу хүн ингээд дуулаа явж идэг шүү дээ. Тэгэхээр энэ нь болохоор ингээд яг тэр амьдарч байгаа орон нутгаас шалтгаалаад тэр хэрглэж байгаа үг тэр дууны ая дан ерөөсө бүх зүйл ингээд байгальтайгаа хэлхий холбоотой ирчдэг. Баярлалаа Норвегч. Тэгээ түрүүн та нөгөө их усуртайгаа холбоотой гэдээ ярьсан шүү дээ тий. Тэр яриаг сонссон чинь ялтчгүй одоо бидний өвөг дээдс одоо миний удам гэдэг юм уу тий. Энэ зүйл бодогдож байгаа байхгүй юу. Тэнгүүт миний хувьд болохоор ингээд яг үндэ ээжийн аавын аав ээжээс цаашаа ингээд мэдхгүй. Тэгээд удам гэдэг ойлголт ураг удмын эхлэхээ гэдэг юм уу энэ талаар танаас нэг гоё тайлбар яриа сонсмаар санагдаад ах юм. Удам гарвал удам содрог гэдэг үг. Намайг баг байхад ингээл нэг удмын нэр төрхтаа мутаг усны нэртөр муугаар гаргаад гэл нэг жоохон бүтлгөө явж байгаа хүмүүсийг ингээд бүр төрөл садан биш ч гэсэн эргэн тойрны хүмүүс ингээд маш их тэр хүн дээрээ анхаарч засаж зөвлөж ингэж явдаг. Тэгэл би багасаа энэ удам гэдэг их чухал юм байна. Мутаг ус гэдэг их чухал юм байна гэж ойлгож тэгж одоо мэдэрч ухаарч өсөжсэн байхгүй. Тэгсэн чинь одоо ерөн сүүлийн 30-аад жилийн хугацаанд одоо бараг тэр удам усаа нутаг усны нэр төр гэдэг юм бол байхгүй болж штэ. Тэгэхээр хүний биеийн одоо бүрдүүлж байгаа тэр РНК, ДНК одоо аавын талын одоо гений мэдээлэл 50, ээжийн талын гений мэдээлэл ингээд 50%
байж идэг. Тэгээд нөгөө өөдлөх хүн санах сэрэх уруудах хүн унтах идэх гэхээр зүгээр л нэг амьдрал дээр шууд утгаар нь харахад энэ нь одоо нэг эрт тусаал байгаа хүн одоо маш их ажил амжуулдаг унтаал идээд байгаа хүний амьдрал дөрөтдөг гэсэн утга байгаа ч гэсэн цаанаа болвол энэ эцгийнхээ өвд эцэс ирсэн эренкад ингээд байгаа мэдээлүүд бүгд ингээд нэг унтаа байж идэг. Тэр унтаа байгаа мэдээллийг сэргээгээд яах юм бол бид нар ч ингээд бүр өвд эцэсээ хідэн үе сая жилээрээ ингээд уламжлагдаж ирсэн маш дайчин эрдэмлэг оюунлаг ухаан та ийм ген байгаа байхгүй юу. Тэгээд үүнийгээ одоо сэрээж одоо сэхэрч ухаарч явж ах хэрэгтэй. Тэгээд нэг Чингис хааны сургаалд идэв штэ сэрээ булчирхайгаа ажиллавал сэрэмсэр ухамсараа сэрээж яв гэд. Тэгэхээр хүн бүхэн энэ удмын мэдээллийн санг ямар үед доройттой ямар үед ингээд өөдөө дэшээ байдیں۔ Тэгэхээр одоо Монгол ээжүүд дандаа ингээд цайс сууныхаа дээжийг өргөөд хүүхдүүдээ ингээд араас нь сүүгээ өргөөд хүүхдэд дандаа өрөөж өдөг нутаг үсээ хангаа дэлхийгээ үр хүүхдээ өрөөгд тэр үр хүүхдтэй өрөөл өргөөд яаж явах тусам тэр нэг юм гений мэдээллүүд нь ингээд өөрчлөгдөж яадаг. Өрөөл хийх тусам тэр нэг юм цусны бүтэц хүртэл өөрчлөгдсөгийг шинжлэх ухаан саяхан нотолж штеп. Гэтэл манай өвгдээцээ ухаан бол бүр ингээд шинжлэх ухаанаас хитийдсэн тийм ухаантай хүмүүс байна л да. Тэгээд нэг удам судар угсаа гарвалаа тэгэхээр нууц тавчаанаас эхлээл байж байгаа шүү дээ. Дээтэнгээс аядарсан бүртчин гомрлын хамт тэнгис далай гэтэл жонон морныг бурхан халдан уулан дээр нутаглаж бацгаан гэдэг нэгэн хүүнийг төрүүлвэ гэхээр хиний удамын хаанаас ирсэн ямар гарвалтай ингээд дамжуулчихсан. Тэгээд текст бол хааны үйлдэл тансаг бом хааны ярьч үүзэн алдар хааны хүн үеийн ончин жангар гэд дандаа ингэж удамаас гин ингэж хүүхдтэй багаас нь мэдүүлж тэгээд ингээд нэг юм ургийн бичиг чи энэгээр амар дамжиж яваад байгаа байхгүй. Тэгээд тэр судар удмын судар гэдэг нь яг яхаар нөгөө бацгаан гэдэг нэгэн хүүнийг төрүүлээ бацгааны хүү тамаачийн хүү характер хүү юм бол гэд ингэж явсаар байж торголжин баяны хүү добоо мэрэгэн дуваас добоо мэрэгний гэргээ авранга атлаас одоо гарсан 3 хүү одоо 5 хүүгийн одоо баг тэр бухаттай бодцоо мөнхгийн гэн болохоор нэг Чингис хааны өвг болж байгаа байхгүй. Гэх мэтэр ингэж утам судраа таньж мэдэж ингэснээр өөрийнхөө нэг юм цусн тусгаар тогтол одоо алуугаа ихийн 5 сумны домог гэдэг чинь 5 тусгаар тогтнол байгаа шүү дээ. Ингэж удам угсааныхаа тэр тусгаар тогтнолыг хамгаалж хадгалж ирсний авьяа сая бид нэг коронавигийн үед гарч байгаа байхгүй. Тэр нөгөө корона ингээл нэг удаагаар байхад Монгол бол нэлийн тиссэн шүү дээ. Энэ нь бол яаж байгаа юм гэхээр тэр тусаа гений удмын сангаа ингэж бүр сайн хадгалж байсны жишээ болж ирж байгаа. Тэгэхээр ер нь хүн ингээд нэг айл гэр болоход одоо аав ээж нь ингээд гэр үеийн хүмүүсийг нөгөө хинтээ суух хин таарахыг ингээд сунгаа суулгачдаг байсан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь болохоор нэг удмыг нь хардаг. Тэгээд удам муутай хоймор буусаа усан дотроос төмөр идэн гэдэг үг гэдэг ш. Тэгэхээр хоймор буусаа гэдэг чинь гэрийн хойморт хийн суудаа эр хүн. Тэгвэл эр хүн удам муутай айлд суух юм бол усан дотроос төмөр идэн гэдэг нь болохоор ингээд тэр амьдрал хизээж бүтэхгүй гэсэн үг. Тэгэхээр усан дотор хизээж галт төмөр гарахгүй болохоо гарахгүй. Нөгөө талаар ингээд гэр бүл болоод эхнэр төхөр болоод амьдрал гэдэг чинь тэр нэг арга билгийн тэнцвэрийг гал эрчим эрэгтэй хүн гал эрчим эмэгтэй хүн ус эрчим тэгвэл энэ гал ус хоёр гаршилдаад таарахгүй. Тэгэхээр удам муутай айлд явал тэр нэг юм салдан сардан амьдрал нь бүтэхгүй гэдэг үг оруулахгүй. Тэгэл усан дотроос төмөр идэн гэдэг нэг уран ярууд өрсөлдөж байгаа. Тэгэл тэрний утгыг нь ухахад бол бүтэшгүй гэсэн. Тэгэхээр ерөөсөө ингээд нэг одоо удмыг нь харахгүйгээр зүгээр нэг танилцал нэг 7 хоног хөтрөлцөж гүйж байгаа л тэгэл нэг хүүхдтэй болчоод 1 жил ч юм уу 2 жилийн дараа ч юм уу саллал одоо ингээд Монгол орнд саллалт бол одоо бүрстэ маш их байгаа. Энэний дунд ингээд гал усны гашуун зовлон гэдэг шүү дээ. Энэ нь бол тэр үр хүүхэд нь илүү зовоод байгаа байхгүй. Гал усны гашуун зовлон гэдэг нь өнгөц сархад нэг гал төмөр усны үеэр гэж байгаа боловч энэний цаана нөгөө бас л нөгөө нэг арга билэг ир юм
эрэгтэй хүн гал эрчимтэй, эмэгтэй хүн ус эрчимтэй. Гал хэрвээ гал эрчим ихтгэн бол гал нь усаа ширгээн. Ус эрчим ихтгэн бол галаа унтраана. Тийм учраас энэ хоёр тэнцвэртэй байх ёстой. Тэхийн тулд удам усаагаа сайн судалж муу удамтай болохгүй бол хүн бүхэн хичээдэг. Тэгээд нөгөө сэтгэлдээ одоо гэрч зугаа хүн галаа хичээ гэдэг чинь тэр ээж гэрч зугаад аав нь гадар ажиллуулж нутаг ус нүүдэл судал ан дөрөө ийм ажлуудаа хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ээж гэрт байхдаа хүүхдийнхээ нөгөө удам усаагаа сайн залгуулж удмын нэр төрийг ингээд өндөр давж явах хүүхдүүдэд багаас нь ингээд нэг өөрөө өвлгөрлээд тэр сэтгэлийн галыг нь бадрааж Монгол хүн бол ингээд гал эрчимтэй галтай одоо дэлхийн цөмдөр Монгол орны газрын нутаг байгаа. Дээрээс нар архан байгаа. Тэгээд дундаа Монгол гэртээ ингээ галаа төлээд тэгээд нөгөө итгэл урам зориг удам уцаагаараа бахархаад ингээд нэг юм сэтгэлийн гал нь бадарч байдаг. Тэгэл энэ бадрах энэ юу нь бол нөгөө сэтгэлтэй галтай хүний тулгамд гал байдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр сэтгэлтэй галтай удам уцаа нутаг уул ус энэ бүхтээ ингээ хайрлах хамгаалаад өөрийгөө таниад болоод мэдсэн хүн болоод нөгөө би дагаад гэр бүл зохиогоод одоо амьдрал аваад явхад тэр хүн нөгөө удмынхаа нэр төрийг өдөр төргөд явж чадах чадвартай болдог. Тэгэхээр ерөөсөө хүн болох багасаа гэдэг чинь энд яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тэр эцэг эхийн генийн мэдээллийг ингээд нэг хүн бас өөрчилж болно, чөлөөлөгдөн гэж өнөөдрчтэй бясалгалж мөнх гайхамшиг багш тэгэхээр би утгагүй одоо хийгдэл юм байх та гэж бодож ирсэн. Гэтэл одоо ингээд бясалгал хийж байгаа би нэг аав дээрээ төвлөрөөд аавыгаа чөлөөл аавынхаа талын ингээд өвдөцчүүдийг урьж залаад тэднэрийг ингээд чөлөөлөх яг нэг мөнх өнгөрөөл нэг сэтгэл сэргээд ирдээ шүү дээ. Тэгэхээр энд би нэг эрдэмтний нэг юм уншиж хагаад тэн дээр хийж байгаа гадаадын хүн байхгүй тийм. 21-р зууны анагаах ухаан бол мэдээллийн зүүн байна. 21-р зуун мэдээллийн зүүн байна. Тэгээ анагаах ухаан бол мэдээллээр ангаах тийм чиглэл байна. Энэний эхлэлцэн Монгол байна гэдгийг уншаад яаж мэдээллээр ангаадаг юм болоо гэж гайхажсэн чинь одоо олон гээл тэр яг бид нар дотор биш гэлээ амьдрал ахуй дотор одоо жишээлбэл хүүгийн ингээл нэг зөвлөөл хөвч чулуугаар дардаа штэ. Тэр хүнд чинь жинхэнэ нэг анхны одоо нөгөө их усүрийн эдис тэр хүнд бичдэг. Тэгээд тэр нь болохоор яг тэр анхны их усүрийн тэр цэвэр гэрэл эрчим энерги нэг 70 жилдээ ингээд нэг цацарч чаддаг байгаа байхгүй тийм хүн авч ингээд төрсөн нутагтаа очиод ирэхээр нэг настай хүмүүстэй царай зус орол нэг гоё болчдөг байхгүй. Тэр нь яаж байгаа гэхээр өөрийнхөө их усүр дээр очиод тэр эрчим энергиэр ингээд шүлэлдүүлээд өөрийнхөө энерги гаргаад нутаг устгахаа эрчим энергийг аваад ирэхээр бүр эдсэн сэргээд улам гоё ингээд нэг юм эрүүлжээд төрсөн нутагтаа очиод хөрвөө нэг элбэгдэж тэгээд төрсөн нутагтаа очиод нэг өнкрөөд байх бас биш. Ер нь болохоор ингэдэж та Монгол хэлэнд ингээд нэг үгийн утга тонгор гэдэг нэг авины үзэгдлээдэг байхгүй. Жишээлбэл дагуу гэл нэг газар дагуу гэж ахт нөгөө газар дав гэл сандал гэвэл сандлах гэл ингээд нэг юм одоо хөрвөх гэдгийг хөврөх гэдгийг хөрвөх гэдэг юм ингэж нөгөө аваа тонгоргох үзэгдэл байдаг. Тэгэхээр энд болохоор нэг би төрсөн нутагтаа очиход миний биеэс ингээ байнгын эрчим энерги цацарч идэв. Тэгэл би өөрийнхөө эрчим энергийг нутгийн тэр уулнаас, уснаас, шорооноос, одоо хаднаас, чулуунаас, модноос, өвчнөөс, ургуулаас ингээ бүгдээс ирж байгаа эрчим энергийг миний эрчим энергитэй ингээ сүлэлдээд тэгээд тэр эрчмийг биедээ шингээж тэр уснасаа төрсэн газрынхаа уснаас ухаар яг нэг юм миний биеийн эдис тэр анх уужсан усаа тань штэ. Тэгээд нэг зөв хэлбэртэй ороод ирсэн хүний царай тус ингээд тэгшрээд амьдрал ахуй тэгшрээд сайхан болдог. Тэгээд энт ингээд нэг хүний тэр мэдээлэл сэргээд тэгэл тухайн хүн өөрлөгөө хэдий ч нэг их дотгошоо чимээлэн тэр хэрээр тэр удмынхаа мэдээллүүдийг ингээд болон
сэргийж идэг. Тэгээд удам дамжаа. Одоо жишээлбэл нэг аавын ген охинд ирдэг, ээжийн ген хүүд ирдэг. Тийм болохоор монголчууд одоо ингээ бүх ээжийн талаас ингээ бүхэн удам дамждаг гэж тэгдэж штэ. Тэгэхээр ийм гоё учир тохиолдол байна. Тэгээд одоо хүн бүхэн одоо цахан ургийн бичээд өмнөх үеүүдийг мэдгүй ч гэсэн яг одоо бичээд ингээд аавыгаа мэдж байгаа, өвгөө мэдж байгаа, өөрийгөө бичээд 3 үе гараад ирж байгаа ш. Тэгэл тэрнээс хойш бичээд бас ингээд судлаад сурвалжлаа явж байгаа дээдлийн хүмүүс гарч ирээл гэдэг. Тэгэхээр удам судлаа маш сайхан дээдлээд түүнийг бишрээд тэр өвөг дээцээ хүндлээд идээ сайнахаа дээжиг өргөөд тэгээд тэднэрээс тусламж аваад тэднэртэйгээ харилцаад ингээд дотгошоо яаж нэг гэдэг чинь тэлэг өөртөөгөө холбогдоод ирэхээр л яг тэр мэдээлэл сэргээд идэх би яг үүдээр туршаа. Би юм ярихдаа яг өөрөө биеэрээ туулаад тэрийг нэг бидрээд яг нэг баталсан юм аа тодорхойлсон байна. Нэг энэ талаар миний яг нэг өнөөдрийн хэмжээнд бол нэг ярих юм байна юм л байна. Гэлалаа Норвегич ямар гоё юм бэ? Таныг нөгөө ураг удам одоо яг энэ талын юм ярьсан чинь ингээд би ярзаа. Гэхдээ тэр мэдрэмж нэг тийм гоё, нэг тийм эд эсэргээд байгаа юм шиг тий. Тэгэнгүүт удам үнэхээр ийм байд юм байна. Тэгээд нөгөө тэгээд ингэдэг байхгүй. Би нөгөө нэг тэр удам гэдэг үг өөрөө их хүчтэй юм бил. Би нэг 2 ч удаа ингээл нэг юм хүнийг уналтанд ороод хэцүүдэд ордог штэ. Гэхдээ би нэг ингээл гинтгэл би ч гэсэн хэний удам билээ. Би хэний өрсөлдөд билээ гэл нэг ингээл гүнзгий амьсгал хамаг би ингээл нэг сэсрэл ингээл босоод лсэн чинь нэг ингээл нэг хамаг нэг үгсэн ингээл хүмүүс нэг дээр хүмүүс үгсэн ингээл хоошоо саманд штэ. Тэгсэн чи би нэг 2 удаа ингээл зас би хэний удам билээ гэл ингээл босоод маш их хүч авч байсан. Тэгэхээр тэр нэг над би бодсон байхгүй за нэг удам гэдэг үгээ хэлэхдээ баг тэр нэг сэргээд их шиг тэгчээд нэг саяхан би ингээл нэг нутгийнхаа уулын зураг банаад ингээл бүр янз бүрээр тэгэхгүй тэгэл тэтгэвлүүгээ хараад бяцлал хийгээд сууж агаад яг энэ ууланд ингээл миний өгдөцэг энэ уулын холбоо дамжирчсан энэ уулд ингэчээжсэн гэл яг энэний эрчим энерги надад яг ингээл мэдэрч чинь гэж туслахсан чи бүр нэг ингээд тийм цагаан саралтай өвгөн орж ирэл нэг намайг ингээд нэг илтий миний нуруу тэгсэн чинь би зүгээр нэг асгартлаа уйлаад тэгэхээр яг нэг юм бид нар нүдэнд харагдаж баригдахгүй ч гэсэн яг нэг хажуу дагаа явж идэг гэдэг нь үний мэдлээ. Яг нүдээр харахгүй ч гэсэн хүн чинь ингээд нэг нүдээрээ харахгүй ч гэсэн мэдрэмжээрээ сэтгэлээрээ ингээд нэг мэдэрдэ штэ. Тэгэхээр тэр удам өгсөн бол баян бид нар хамаатай харин дориотуулах юм бол нөгөөх нь бас их ингээд эргүүлээл дориод мэдээж ингээд нөгөө дориотуулаад муу явуулаад ахаар бас өөрт нь ингээд хэцүү амьдралуудыг дуулуулад байдаг. Өвгдөөсөө хайрлаа хүндлээд удам өгсөөгийнхаа нэрийг ингээд хөдлөөд явахаар өшөө дэшээ ингээд амжилттай руу яваад идэг ийм тал байдаг. Нөө олон газраас гэдэг юм өөрийгөө ирж хайгаад яг ялангуяа миний сүүлийн 4-5 жил янз янзын сургалтанд суусан эхлээд хувийн өвчлөлийн сургалт гэдээ эхэлж байгаад тэгээ сүүлдээ ингээд бясалгал йог сүнслэг амьдрал тэгээ сүүлдээ сүнсний сэргэлт гэдэг ч юм уу тий. Тэг ямар нэгэн байдлаар ингээл одоо нөгөө таны нэмийн ихэнд хэлдэг шиг өвгдөөцөйтэйгээ холбогдох яг л нэг тэр юм ал хайгаад яваад байгаа байхгүй юу. Тэгээд бас астролог бас сонирхоод нэг ингээд явж агаад тэгсэн чинь хүний нөгөө нэг хизээ хаана хідэн цагт ямар газар төрсөн тэр газар зүүн байршил юм гэдэг юм уу хүн тодорхой хэмжээгээр ингээд нөлөөлж явдаг гэд тэгэнгүүт одоо ингээд өвгдөөц гээд тэгснээ яг одоо бидний нэг унсан газар угаасан ус гэдэг зүйл бас ялцч хүн тэр чухал зүйлсийн нэг болоод ороод ирж байна те. Тэгэнгүүт одоо би жишээ нь ингээд төрсөн нутгаасаа гараад баг 10 жил болцсон. Нутагтаа ерөөсөө очиагүй ингээд удаж байгаа. Да ялангуяа Монголоосоо гараад одоо ингээд 3 жил гарсан болж байгаа байхгүй юу. Тэгэхээр матгүй унсан газар угаасан усаа эргэж тойроо тэр эрчим энергиэрээ сэлбэж чадахгүй байгаа ч гэдэг юм уу, хол байгаа ч гэдэг юм уу. Иймэрхүү тохиолдолд одоо ер нь яах вэ? Тэгээд одоо ингээд хүүн алс хол явсан байхад ээж ингээд аргасан шүүргөөл хүүхдээ өрөөлөө өргөөл хахад хүүхд нэгээл сайн сайхан яваад байдаг шүү дээ. Яг тэр шиг би одоо ингээд манай аавын тал болохоор ингээд алтаад авч явсан өрөөх гэж байгаа байхгүй. Тэгээд
эндээс би яг тэр алдаан уулсаа ингээд төсөөлж байгаа л тэгэл тийш өргөл өргөчдөг шүү дээ. Яг энэ хол байхад бол тэгж яг хүн яагаад ингээд уул ус, нутаг ус, одоо унсан газар угаасан усыг нь уул, ёсыг нь даг гэдэг үг байдаг шүү дээ. Яагаад ус гэдэг дээр ингээд ийм төвлөрөөд байна уу гэхээр мэдээж бидний биеийн 70% нь ус. Яагаад бид нэр их дэлхийтэйгээ ингээд ийм холбоотой түүнийгээ хайрлаад одоо байгальтайгаа ээлтэйгээр зогтсон амьдардаг улс бол Монгол. Дэлхийн хамгийн сүүлийн нүүдэлчд яагаад нүүдэлчин чигээрээ байгаад байна вэ гэхээр их дэлхийтэйгээ ээлтэйгээр зогтсон амьдардаг. Гэтэл нэг сүүлийн 30 жилийн хувь болохоор бас ингээд нэг юм хитрхи сэндэлээд нэг юм шунлын хүслийн сэтэл ороод бас нэг хүмүүсийн ухамсар дориотоод арай байгагаа бас жоохон сүйтгэхэд байгаа. Тэгэхээр 12-аас 13 дугаар зууны үед Монголд бид яагаад тийм хүчирхэг байсан бэ? Цөөхөн одоо зэрэгтэй мөртлөө яагаад тийм одоо дэлхийн талыг эзэлсэн бэ гэхээр тэр Монгол хүн бүрийн зүрх сэтгэл хүслийн хүч бага байх тусам нөгөө нэг дотоод эрчим энерги дотоод хүч их байдаг. Хүсэл сунал ихтэй байх тусам нөгөө нэг эрчим энерги сулраад бороод байдаг. Тэгэхээр энэ ийм эрч хүч энерги хүн хаанаас авдаг вэ гэхээр нөгөө нэг юм нутаг услаас авдаг. Тэгээд дэлхийн одоо Сингапурын их эсрэлт болоод дэлхийн ертөнц хийчих тооцноос бүрдэж байгаа. Гэтэл хүн бас яг хийчих тооцноос бүрддэг. Одоо хүний биеийн 70% нь ус, дэлхийн газрын 3/1 нь ус, хүн агаараар амьсгалдаг. Тэгээд тэр хоосноос одоо шороо махадаас энэ хүний яс бүтдэг. Тэгэхээр бид нэр ингээд яг байгаль эрхлэлгээ хайрлах юм бол бид нар яг тэр хайрын юугаар нэг өөрийн бие эрүүл явах байхгүй. Бохир ус уух юм бол бидний эдэс бохирдно, цэвэр ус уух юм бол цэвэршээд ингээд нэг сэргэн. За тэгэхээр энийг ингээд нэг тэр Монгол бич ингээд хүний биедээс гардаг одоо нулимоос, нуус, шүлс, шээс одоо юу гэдэг цус бүгдээрээ суу төгсөлтэй уус уу, нийс уу, чис уу, нийл буус уу, хөл үү, сүү гэд тэр сүү гэдэг чинь ингээд ус уу ийм төгсгөлтэй бичигддэг. Тэгээд эндээс нэг ямар үгтэй хоршиж байна гэдгийн цаана өргөн утга яваад. Тэгэхээр нутаг ус. Тэр нутаг нь ингээд устэй уул ус. Тэгэхээр одоо ингээл нэг юм жирэмсэн тулгар битэй хүнийг усанд явуулдаггүй. Яагаад гэвэл ус маш их мэдээллийг агуулдаг. Тэр бие дотор байгаа ургийг тээж байгаа тэр ураг маань усан дотор байдаг. Тэгээд ижлээ татдаг энергийн хуулиар тэр нөгөө нэг усны сөрөг ингээд энергийг татаад урагт нөлөөлнө гээд тулгар битэй хүнийг ядгүй усанд явуулдаггүй. Тэгээд төрөхөөр нь уулын энерги, эрчим энерги гэдэг бол ингээд хүний биед ингээд маш их нөлөөтэй учраас төрөхөд ирэхэд нэг уулын бэлэг рүү нөлөөж жоохон дэшилж гарч нэг хүүхэд ирэхэд уулын энерги өгөхийн тулд тэгж гэрээ зөөж бууж төрүүлдэг. Тэгээд эмэгтэй хүн төрөхдөө яадгүй гэхээр монголчууд гэрийнхээ баруун талдаа арга тушч төрүүлдэг. Баруун тал нь одоо сайн зүг учраас нөгөө нэг юм хүүхдийг цагаан одоо ариухан цагаан хүүхдийг ингээд сайн зүгдээ тосчоодаг. Тэгээд арга тушүүлээд нөгөө ээж төрөхөд одоо татах хүчний хуулиар ингээд нэг хүүхдэн доошлол одоо доош гарахад ус нь харна штэ. Тэгээд тэр усыг газрын хөрсөнд шингэн газар дээр ингээд тэр шал байхгүй штэ Монгол гэсэн. Тэгээд дараа нөгөө нэг ихсэн гарч ирж штэ. Ихсийг нь бас яг тэр ус асгарсан тэр газар нь ихсийг нь оршоогоод дараа нөгөө нэг хүүхдээ ингээд угаан штэ. Хүүхэд угаахаар угаасан усыг нь бас яг тэр нэг юм ихсэн асгарсан, ихсийг нь оршоосон, ус нь асгарсан тэр газар нь ингээд нэг шингээдэг байсан байх л да. Тэгэхээр нэг унсан газар угаасан ус гэдэг чинь нэг угаасан гэдэг нэг угаасаар байсан. Угаасаа тэр хүн төрөхөд тэр ихийн гэдсэн дотор ингээд угаасаа байсан ус нь. Гэтэл Монгол бичид ингээд үйлдэх гэдгийг үхий л ах уу гэж бичдэг. Угаах гэдгийг үхий ах уу гэж бичдэг. Тэгэхээр хүн ингээд нэг энийгээр дамжуулаад Монгол бичиг чинь ерөөсөө амьдралын зөв хэмнэл зөв амьдрахад яадаг арга ухаан энэ ёс заншил Монгол бичиг маш тодорхой.
Тэр заавар нэг амьдрал заавартайгаа ирдэггүй гэдэг шүү дээ. Амьдрал заавартайгаа ирдэг. Тэр зааврыг нь энэ ахуй ёс заншил Монгол бичиг ардын амын захиалдаг үлдээчихсэн байдаг. Тэгэхээр тэр нөгөө нэг юм үйлэх юм бол хүн сэтгэлээ ингэж үйлж ариусгадаг. Хүүхд төрөл уйлдэж штэ. Тэгвэл тэр нулимс үхийл аху уйлахтаа сэтгэлээ ариусгадаг. Биеийн хэрэг Монгол хэлээр нөгөө угаах гэдэг үгийг хоёр янзаар бичдэг. Зүгээр гэр орон цэвэрлэгч юм уу нэг өөр байдлаар хувцас хунаар угаах гэдэг үг gaах уу гэж чичээд би нүүр гар биеийг угаахыг үхий яах уу гэж бичдэг байхгүй. Тэгэхээр биеийн хэрэг үхий яах уу сэтгэлийн хэрэг нулимс ингээд үхий лааж уйлж цэвэрлдэг. Тэгээд энэ их асгарсан ус тэр ихс угаасан ус нь ингээд бүр хідэн сая жилээр Монгол эмэгтэй хүн болгоно ингээд төрөө шингээсээр бүр газрын бүр гүн хөрсөнд бүр ингээд гүн төмдөн очоод буцаад дээшээ гарч ирэхдээ эмийн ургамал болоод гараад ирсэн байдаг. Тэгэхээр тэр эмийн ургамлыг ингээд нэг эцсэн малын мах сүг нь хэрэглээд ирсэн учраас Монгол хүнийг эсийн дутагдалд орохгүй, ихсийн дутагдалд орохгүй. Гэтэл Японууд болохоор ингээд эсийн дутагдал, ихсийн дутагдалд орчихсон тэгээд хаа эсийг хэрэглэж штэ нэг юм. Гэтэл Монгол хүний хувьд бид нар үнэхээр азтай, жаргалтай стомнэр бүр ингээд ийм гоё өргөн удамнуудыг тэгээд тэр яг тэр ахуй ёс заншлаараа яг ингэж эсийн дутагдалд орохгүй гэдгийг өднөөс тэгж нэг юм Монгол гэрээ шалгуу барьдаг, дандаа нүүдэлж байдаг. Тэгээд тэр нь яг ингээд газартан шингээхээр эргээд ийм гоё эмийн ургамал болж гарч ирдэг. Ийм болохоор нутаг усаа хайрлана. Нутаг ус гэдгийг чинь юу хэлцсэний шалтгаан нь энэ. Тэгээд усыг нь бол ёсыг нь дагчих шүү дээ. Ус нь болохоор нэг хүний цуснд шингэдэг. Цусыг шингэлдэг. Ерөөсөө ингээд ус бол цуснд шингэдэг. Цус нь ясан шингэдэг. Тэгэхээр нэг хүн ингээд нэг юм хэцүү нэртэй өвчин тусаад цусны тийм өвчин тусаад нэг чөмөг шилжүүлж суулгадаг шүү. Тэр чөмөг нь яадаг гэхээр тусгаар дамжаад тэндээ яг нэг үүдэл эсүүд нь тэндээ бичдэг. Тэгээд одоо нэг ингээд өөрөөсөө дээш 7 үе, өөрөөсөө доош 7 үеийг мэдчих хэвээр гэлдэгдэж шүү дээ. Тэгээд өөртөө нийлээд 8. Тэгээд 9 дэх үе дээр нь болохоор нөгөө хүний тус ханхны хэлбэртэй ордог. Тэгээд 9 үеийн дараа монголчууд юм нэг ясгаалах гэдэг тийм зан үйлийг хийдэг. Тэгээд ясгаална гэдэг хамгийн ахмад насны очичоод тэр ураг удмын одоо манайх нэг ургийн баяр гээл нэг гоё дээл хувцас өмсчөөл нэг бахан идэж ууж байгаа нэг ном гаргаад ингэж ядаг ш. Гэтэл энэ ясгаалах гэдэг энэ ургийн баяр нь болохоор яг тэр чүмгийг ингээл тайлхад тэр удмын одоо тэр яс тус гений мэдээлэл нь цэвэр ариун байна уу байдг нь яг тэр нэг юм чүмгөөс нь шалтгаалдаг. Одоо жишээлбэл нэг хонь гаргаад хоньны мах идэж авсан нэг дунд чүмгийг ингээл ташхаар зарим нэг хоньны чүмгийнх гоё тарган гоё өөхлөг цатгалан байдаг шүү дээ. Зарим нэг тийм хатчихсан. Энэ нь болохоор тэр удам усааны тэр хот айлын одоо нэг юм нүнжгээс шалтгаалдаг. Тэр нүнжиг нь юу яадаг вэ гэхээр тэр сэтгэл, хандлага, итгэл тэгэл тэр удмын одоо гений мэдээллийн сан тусаа хэр цэвэр ойлгож гэнэ үү, тэр ёсоо хэр дагж гэнэ үү гэх ингээд энэ бүхэн энэ амьдралын чанар нь харагдаж байдаг. Тийм учраас ингээд нэг юм тэр ясан ямар байхыг ингээд нэг ёс олгоод өгчдөг. Тэр одоо ийм жамыг дагаад Монгол хүн чинь энэ тэнгэрийн усан жамыг дагаад одоо газар дээр буулгаж ирэхдээ ингээд жаяглаад өгсөн. Тэр жаяг гэдэг чинь дэг жаяг түүнийг хууль одоо их засаг хууль яаж байгаа шүү дээ хуульчлаад өгчдөг. Тэгээ түүнийг хэр мөрдөж байна уу гэдгээс л тэр нэг юм ёс тэр ёсоо бүр ингээд зам болгоод зангаа бүр ингээд заншил болгоод ингээд бүр ингээд хэдэн зуун мянган жил уламжлагдаад ирсэн. Тэгэд үүнийгээ бид нар мартсан учраас ингээд тэрнээс алсарсан. За нэг ингээд манжин дарлууд байсан нэг 200 жил гаруй жил тэгээл ингээд сүүлийн нэг юм 93 жилийн турш ингээд бүр гадны бодлого одоо монголчууд ийм ингээд юм дарга
ийм одоо хүртэл яг орчин цагтаа гадны бодлого маш их яваад байгаа шүү дээ. Тийм учраас энэнд ингээд ясан ч гэсэн цаана нь бүр нэг даравч талдаа нь боловч болтой байна гэж угаасаа нэг тийм нэг яс тус гений мэдээллийн санд байгаа нэг дайчин шинжин цэрэл ийм хоёр том гүрний дунд байсан мөртлөө эзлэгдэхгүй уусчихгүй ингээд байгаагийн шалтгаан нь бидний гений санд байгаа тэр хүчирхэг идэс. Тэр энэ Монгол орны энэ цаг уурын энэ байгаль орчин ерөөсө бүх зүйлэх хоёулаа холбоотой энэний хүчээр яаж. Тэгээд энэ ёс заншлаа одоо яг сүүлүүд нэг наадам болохоор нэг ёс заншил ярьдаг, цагаан сар болохоор нэг ёс заншил ярьдаг. Уг нь одоо өдөр болгон алхам тутамдаа үнийг ингээ баримтлаад яваад ах юм бол одоо ингээл нэг үеийнгийн дээрлэл тэгэл нэг энэ сайн нэг хоёр өчтөр урж идэл бүр сэтгэл эмзүүлмээр юм гарч тэгэл хүүхдүүд яагаад юм нэг аратантлаг яагаад юм зэрлэг болоод байна вэ гэхээр бүр багаас нь ингээд нэг юм хүн байхын утга учирыг ойлгуулж эцэг их нь ингэж хүмүүжүүлэх тийм хүмүүжил байхгүй баг эцэг их нь ч ингэж нэг өөрсдөө нэг 90-ад оны хүүхдүүд нэг 80-ад оны сүүлээр ингээл нэг юунууд ч одоо нэг 10 хэдтэй хүүхдүүд яваад байгаа шүү дээ. Тэднэр чинь үнэхээр юм бас хэцүү байдалтай байгаад байгаа. Энэ болохоор яг тэр нөө ёс заншил энэ уламжил хүүхэд сайн охины шинж, муу охины шинж, сайн хүүгийн шинж, муу хүүгийн шинж гэл ингээл яг уламжилт сонгон хүмүүжүүлэх дээр байж байгаа шүү дээ. Энэ нь алдагдаад энэ ёс заншлаас холдсноос болоод ер нь юм хэцүү байдалд ороод байгаа. Тэгэхдээ яг энэ дэлхийн нийтээр даяаршиж байгаа энэ даяаршлын эсрэг яг Монгол ондоошлыг биднэрт бол маш олон ондоошлог. Энэ ондоошлыг л хүн бүхэн ингээд нэг оюундаа биедээ сэтгэлдээ шингээ хүн бүхэн үнийхээ төлөө явах юм бол бид настад ороод тэгэл босоод ирнэ шүү дээ. Баярлалаа Норвегч нэрээ талрахгүй байхын аргагүй ямар сайхан яриа болж байна тий. Тэгээд лайваар үзэж байгаа хүмүүстэй хандаад хэлэхэд лайвынхан дээр юу байгаа? Zoom-ийн линк байгаа. Тэгээ Zoom-ээр орж ирээд бас хамтдаа ярилцаж болно шүү. Тэгээд одоо бид эдийн Монгол ёс заншил ахуу дэх код тайлах гэдэг байгаа штэ тий. Тэгээд миний хувьд нүүдэлчдийн бяцлаглалыг сонгоод суралцаад тэгээд ялангуяа нүүдэлчдийн бяцлаглалын багшаар сурыг шийдвэр гаргасан. Монгол одоо бид эдийн ёс цус гений мэдээлэл гээл Монгол ахуу өөрөө бяцлал байсан юм аа гээ. Тэгээ өмнө нөгөө бяцлагад ингээл хийхээр суугаал гээл ингээл суухаар унтчаад идэг гэсэн баггүй. Тэгээ ерөөсөө ингээд надад тохирох бяцлал гэж байдаггүй юм байна. Эсвэл би бяцлал хийж чаддгүй байна гэж боддог байсан. Тэгсэн чинь Монгол ахуу өөрөө бяцлал юм аа гэдэг үгэнд татагдаад анх нүүдэлчдийн бяцлагалд орж исэн. Тэгээд одоо ингээд баг багаар суралцаад ингээд яваад байгаа юм. Тэгээд одоо өнөөдрийн жишээ нуулзалтын пострыг оруулахад ягаад чи Монгол хэл бичгийн далд одоо код тий энэ зүйлийн тухай ярих байгаа болохоор ингээд построо гоё монгол бичиг оруулаад хийвэл гоё юм уу гэж бодсон. Яг энэ гэхдээ миний л бодол. Тэнгүүтээ монгол бичгээр бичих гэсэн чинь нөгөө монгол бичгээ бичиж чаддаггүй. Бүр ангай нөгөө нэг чат GPT-гээр ингээд монгол бичгээ бичүүлж байгаа юм. Тэгснээ ингээд нөгөө нэг багш нараасаа энэ зөв байна уу буруу байна уу би одоо энийг мэддэггүй энэ үг нь юу гэж байгаа юм бол энэ үгэн дээрээ доороо хаана байрлах юм бол гэд ингээд асуугаа. Тэгэд яг үндэ би энэ байдлаас үнэхээр ичсэн. Монгол хүн байж босоо монгол бичгээ мэдэхгүй байгаагаасаа ичсэн. Дээрэс нь ингээд өнөөдөр таныхаа яриаг сонсоод суухаар Монгол ахуйн талаар бидний өвгдийн ухааны талаар маш гоё юмнууд ингээд гарч ирж байгаа байхгүй юу. Тэнгүүт танд минь одоо юу гэдэг энэ зүйлтэй холбоотой үйл хэрэгч гэдэг юм уу эсвэл тусдаа гаргасан сургалтч гэдэг юм уу одоо ном тохимолч гэдэг юм уу таны одоо бүтээл энэ талаар асуувал илүү дэлгэрэнгүй танаас суралцах тий юу яхаар болвол за би болохоор яг энэ талаар ном бичиж байгаа. Гэхдээ ер нь бол хэвлээгүй л байгаа л да. Хүүхдүүдийн хувьд болохоор ингээд сэтгэлийн боловсрол олгох сургалт бол олон жил явуулж байгаа. Тэгээд ер нь хүүхдүүд ингээд нэг надаараа залхуураад нэг үл нэг аав ээжтэйгээ таарахгүй, хөл орохгүй, нэг уйлсан хүүхдүүд их байдаг байхгүй.
Тэгэл нэг манай сургалтанд явж байгаа л нөгөөтэй ярилцж байгаа л нэг ингээд ярилцаад нэг сайхан уйлаад тэгэл нэг тэр нэг улахан тайлагдаад тэрхөө тэр ард дуулаад бүжиглээл нэг хүүхэд ер нь тэр заслах та их амархан би тэр сургалтандаа их хайртай тэр сургалтанд орсон хүмүүс маш их хурдан өөрчлөгддөг. Тэгээл яг хөө хичээлийнхээ явцад би энэ Монгол Хэлний код энэ юуны ятстаншил энэ далд дутга мутгыг ингээл оруулаад ярьдаг. Тэгээд нөгөө монгол бичгийн хичээлийг болохоор би яг нэг тийм нэг гоё текстээс орчтой шүү дээ. Нэг гоё ингээл лааж байгаа л та тэр хичээлийн 40 минутад миний үнэхээр нэг тийм эсэмсэг оршихуй байж чаддаг. Тэгээд монгол бичиг хийгээд бичээд байхад нэр хүн ингээл бүр маш гоё сэргэлтийг авдаг. Би нэг ядарсан үед ингээл компьютертэй зуул нэг юм уу хоёр нүрийг шивхэд өстой бүр нэг юм гоё саунд ороод гараад ирж байгаа юм шиг. Тэгвэл бороо орсны дараа тэнгэр цэлмэлийг нар гарахад нэг гоё нэг агаар нэг томлогсоод нэг бүх нүдтэй ингээд нэг бүх юм гоё татардаг шүү дээ. Яг тийм болдог. Тэгээд манай хүүхдүүд бол нөгөө нэг юм монгол бичгийн Монгол улсын сайхан бичгтний улсын уралдаанд ингээд дөрөв би 19 оноос хойш 23 оны 23 он хүртэл ингээд нэг дөрөв сайхан бичгтэн төрсөн. Тэгээд уран бичгийн улсын уралдаанд 3 жил дараалал манай хэмнэр ингээд 40 хэдүүлийн нэг баг болж ороод ерөнхийлөгчийн нэрнжиж шагналаад тэр хүүхэд ингээд бичээд авсан яг мэдэн дээр ахиад тэр бичиж байгаа хүүхэд ингээд гоё бичиж тэр монгол бичиг яах тусам нэг өөр хичээлүүдэд дамжаад бас нэг юм нэг юмдаа нэг сайн болохоор хүүхэд нэг цаашаа бүр нэг урамшаа дэвшээд явдаг шүү дээ. Тэгээд яваад идэг тэр нь надад их гоё бахархтай байдаг. Тэгээд одоо би нэг монгол ардын үлгэрийн утгыг тайлаад монгол бичгээр шивээд дахиад толон монголоор шивээд ер нь нэг гоё өвөр монголын ахын дүүстэйг ингээ хуваалцсан бодоод нэг тийм бүтээл дээр явж байна. Тэгээд утга жишээлбэл ингээд код тайлахад нэг юуны код нь одоо тайлхын дараагийн өөр юм дээр одоо ч болдоггүй бор өвгөн гэдэг үлгэрийг тайлах бол болдоггүй бор өвгөн болцоотын толгой дээр нэг бор 7 бор хонтоо гэж үлгэр эхэлдэг байхгүй. Тэгэхээр тэр болдоггүй хүүхэд гэдэгч нэг чихгүй толгой болдоггүй гэх уг нь энийг болохоор одоо ингээд нэг юм энэ өстө болдоггүй хүүхэд энэ нэг чихгүй толгой гэдэг нэг хизөө сахилахгүй уг нь дордгүй гэх уг нь бол монгол хүн тийм задгаа сэтгэлгээтэй бүр нэг ингээд чөлөөтөө зоргоороо яг тэр нэг юм малд нүдтэй юмыг ажигч гяхаа сонирхож сонирсон наадч халуун болохгүй гэжсэнээс тэр болдоггүй тэр хүүхдүүд юм очиолцтой шууд ингээд нэг халуунд нь хүрээл түлээл хашраал хөдөнд дараал гарах хөлдөөгөө дахиж энэ явахгүй гэдэг ингээд тууллаараа амьдралын мөн чанарыг ойлгоод тэгээ болдоггүй бороо гэн гэдэг нь үнэхээр нэг тийм мадтай овтой идтэй шидтэй тийм үг юм байгаа байхгүй. Тэгээд болцоотын бор толгой гэдэг нь болохоор хүний тархины хальсанд ингээд нөгөө бор хальсанд нь одоо бүх мэдээлэл одоо нөгөө хард диск гэсэн үг шүү дээ. Тэгээд 7 бор хонтой гэдэг чинь нөгөө хүний 7 хүрдийг хэлж байгаа. Тэгээд нөгөө ингээд миний хуу гарахнаас хунсан цагаан хурах гаруул хормостой тэнгэрээ тавьснаа гэж тэгж байгаа ш. Тэгвэл тэр хуу хонноос гэдэг чинь одоо бидний энэ амьдарч байгаа нийгмийн хар тэрэн дотроос нөгөө нэг юм хунсан цагаан хонь гэдэг чинь яг нөгөө нэг ингээд их усүртэйгээ холбогдоод ирэх юм бол нөгөө уулын чинээ одоо харыг тулан гинээс цагаан дарна гэдэг. Тэгэхээр тэр цагаан болол ингээд нэг бүх харыг одоо дарж гэрэлтүүлж гүйгүүлж яадаг чи гэх мэт ингээд арга бүлгийн ус энэ тэргээл баг өгүүлбэр болгоноор ингээд тайлна гарч яадаг. Тэгээд тэрний одоо нэг юм болдгоо бороо гэж хэлсэн хормостой нохон кринасануудын ухаал тэгэл хормостой хаан ирж асуул би ингэж хэлнэ гэл нисдэг бормороо гэрийнхээ баруун талд уяад нисдэггүй гүн зүүн талдаа уйдаг энэ нисдэг бормоор гэдэг чинь нөгөө баруун тарих ингээд далд ухамсар гэсэн үг нисдэггүй зүүн нэг зүүн тарих гэсэн үг тий хүн ингээд нэг далд ухамсар яхаарал нөгөө
дээд оршихуйтайгаа холбогдоод байгаа шүү дээ. Нүүдэлчин монголчууд, нүүдлийн соёл гэдэг. Нүүдэлчин монголчууд гэдэг чинь ингээл 4 цагийн улирлын гэрээ ачаалд нөгөө явдаг хүмүүс биш. Тэр оюун санааны нүүдэл хийдэг учраас нүүдэлчин монголчууд тэр тэнгэртэйгээ харьцдаг. Энэ юугаа яаж гаргасан бэ гэхээр нөгөө монголчуудын язгуур нь ингээд нэг бүртчэн гоо марл гэж штэ. Тэгвэл улиртаараа чон урамталтаараа бүх ингээд дандаа дээшээ харж үлж урамддаг. Тэгэхээр хідэн уул даваад ингээд богоо урамдал чоноо хөлөө ингээд явдаг байхгүй. Энээсээ нөгөө нэг тэнгэртэй харьцах санаагаа аваад уртын дуу бий болсон. Тэр уртын дууны шанхаагаар дамжуулж одоо сүүгээ ингээл өргөөл ээж өргөж जैन тэнгэр лүгээ хараад мөнгө тэнгэр эсэг мөнгө нараа ээж минь гэдэг хангаа дэлхий минь гэж ингээд юугаа өргөдөн штэ. Эн чинь бол ингээд манифест авахгүй юу? Тэр усаар дамжуулаад ус мэд сүү гэдэг чинь бас ус штэ. Тэр усаар дамжуулаад ингээд нэг юм орчлон ертөнцид өөрийнхөө дуу хоолойгоо өргөж байгаа. Тэгээд энэ нь болохоор нөгөө 3 нүүдлийн цаатах газрыг одоо харна. Тэгэл юу яж штэ добуу мэрэгэн дуваа сохрон магнат дундаа ганц нүдтэй 3 нүүдлийн цаатах газрыг хардаг гэх. 3 нүүдлийн цаатах газар гэдэг нь юу юм гэхээр аливаа болох үйлийг ухтаж мэдээ тосож бэлдээ тисэж магад үлдэх аргад суралцсан. Тэгэхээр нөгөө нэг болдгоо бороогүй чинь юу болохыг нь урдчилж мэдээд түүндээ тосож бэлдээд тэгээ хурамстай хааны шүлтэнд орохдоо ингээд тисэд үлддэг. Ийм юмдад нэг үлгэрт байгаа тайлал нь нөгөө нэг зүрццөөг нь дахиад тэр зүрццөөг нь байгаа тайлал нь нэг туйлд байдаг ч юм уу туйлд байгаа тайлал нь зүгээр л ингийн амаа ярианд байдаг юм уу тэр амаа ярианд байгаа үгийн тайлал нь нэг ертөнцийн 3 байдаг ч юм ингээ бүгд ийм нэг юм юутай уялдаа холбоотой. Тэгээд Монгол яжсан гадаадын жуулчид тэр жуулчид ч бүгдээрээ тагнуулдаг шүү дээ. Тэгсэн чинь нэг жуулч гэж байгаа. Монголчууд ингээд нэг юм бүх одоо дайны тактикч байд юм уу ингээд тийм юмудаа одоо сударлаад бичээд өөр газар хадгалдаг. Тэгээ яг хэрэг болоод ирэхээрээ яг байгаа газраас судруудын дундаас суулж авч ирээд нийлүүлээд тэргээ уншаад тактика боловсруулад аян дандаа гардаг гэх. Яг тэрнтэй адилхан тэр кодууд нь ингээд нэг юм бүхий л юмд нь явж идэг. Төрөл зүйлд нь. Тэгээ би эхлээд дан зүрц зүгэн дээр ингээд нэг тайлал хийсэн чинь заавал тэр нь зарим нэг туйл руу ороод зарим нь болохоор нуус товчон руу ороод ингээд яваад харна. Тэгээд одоо яг ингээл холиод явж байгаа яг дагнахгүйгээл яг үлгэрийн хувьд бол яг дагнаад тэгтээ үлгэртэй ч гэсэн бас нэг үлгэрийн тайлбар өөр газар явж байгаа л да. Би бол тэгтээ үлгэрийг зөвхөн тайлбар Монгол очиж тод монголоор шивээд бас манай өвөрөн монголчууд ч ингээд нэг яг нийт монголчуудаас хол тэгээд бас нэг хитэн юм юунд байж байгаа хүмүүст бас нэг гоё тийм оюун санааны ингээд гоё бэлэг өрөө гэж бодогдоод сүүлүүд би тэгээ одоогоор бол тэр ажил дээр явж байгаа. Тэр Монгол очиг бол үнэхээр гайхалтай. Одоо жишээлбэл шар гэдэг үгийг ингээд яг үндсэн шар нь болохоор нарны шар. Нар бол ингээд бүр эрчим, энерги. Тэгээд дараа нь юм шарахын шар гэж байгаа. Тэр шарахын шар ингээд сүүл одоо энэ нь болохоор юмыг өндгийг, махыг шарж хайрахаар ингээд бас ингээд галт шар штэ. Нөгөөтгөн шар өхөр гэж байгаа. Шар өхөр нь болохоор ингээд хамгийн юутай бястай, чадaltaй, эрчтэй юм амтаг. Ата шар хийхийн шар гэдэг ингээд нэг шарыг ингээд 4 янзаар өгчин. Тэгээд шар гэдэг ингээд таасыг шажигнуулаад яхаар нэг үлдийн хүчээр бас дулаа өсөн ш. Тэгвэл энэ шар гэдэг үгийн ард дандаа юу гэдэг? Эрч хүч, энерги, хүч гэсэн ийм утга гарч идэг, хадгалагдаж идэг. Өвчин гэдгийг эвдчин гэж очдог монголчээр. Тэгэхээр эс эвдэрх юм бол өвчин үүсдэг. Тийм учраас эсээ эвдрүүлэхгүй тулд нутаг устгаа ойроо. Тэр миний унсан угаадаг усны юу гэнэ? Үгүй. Зүгээр өөр нэг угаасан усны тэр нутгийнхаа ашаа булгийн уснаас уухад биеийн тэр нэг эдисээ тэр усны талс ингээд өөрчлөгдөөд 6 цас болоод ирдэг. Тэгэхээр хүн ингээд нэг эрүүл болдог. Тэгэхээр энэ Монгол бичээ
нэрвэнхээр гайхалтай. Одоо ингээд жирэмсэн хүн гэдэг чинь ингээ хоёр ам байгаа. Жирийн хүн гэдэг чинь онцгой хүн гэвэл нэгдүгээр зэрэг, жирийн хүн гэвэл хоёрдугаар зэргийн хүн гэж байна. А тэгээд нөгөө жигүүр гэвэл баруун зүүн. Гэх мэт ингээд жир гэсэн идэвхгүй язгуурын ард хоёр гэсэн утга байгаа. 3, 30, 330-аар гэх мэт үгийн ардалд гуу гэсэн бас нэг идэвхгүй язгуур байгаа. Тэгвэл хоёрыг одоо жир гэдэг чинь 2, гуу гэдэг чинь 3 шүү дээ. 2, 3-ын хэдийн 6. 6 гэдгийг Монгол бичгээр жир гууга гэж бичдэг. Гэтэл яагаад заавал 2, 3 байдаг вэ? Тэгэхээр 6-аг заавал ингээд жир гууга гэж бичдэг вэ гэл тэгэхээр нэг одоо баруун зүүн 2 баганд 2 2 гэх 3 байгаа. Тэгэхээр тэр 3-ын тооны цаанд дахиад бас нэг утга, тэр утгын залгаар дахиад 70 утга гэлцсэн явж өгнө нэр. Тэгэхээр нэг юм сураад барахгүй эдмийн далай судлаа барахгүй түмэн бодис гэдгийг яг энэ руу ороод ингээд судалгаа хийгээ явахаар яг мэдсэн. Тэр ингээд сташ шалс басдаг гоё. Би бүр ямар азар Монгол хүн болж төрсөн, ямар азар уг нь би ингээд мөрдөн байцаагч болно гэж боддог байсан. Тэгсэн чинь яг намайг төгсөх тийм хуваарч ирээгүй. Тэгээд би зээч Монгол хэлний багш болохгүй гэж боддог байсан. Тэгээд 91 социализм үед багшийн хүүхэд багш, эмчийн хүүхэд эмч, жолоочийн хүүхэд жолооч, даргын хүүхэд ингээд нэг гадаадд сургууль дээр яг нэг тийм жишг байлаа шүү дээ. Тэгээ манай ээж математикийн багш, аав Монгол хэлний багш байсан. Тэгээд байж байгаа л хоёлаа ингээд нөгөө мэрэгжлийнхаа тухай яриа шүү дээ. Тэгэл яхаар нэг юм би нэг 8 дугаар гэдэж нэг эрвэхий гэдэг үгийг нэг эрвэхий гэж бичсэн чинь алдаатай. Дараа нэг ингээд дахиад явсан чинь эрвэхий гэж нэг болохоор хоцлогчтой чинь нэг болохоор устгагчтай чинь гэж тэгж байгаа би нэг алд ёо ямар сони юм бэ? Би лав Монгол хэлний багш болохгүй гэж бодоод ядамж тэгжсэн чи харин бичиж Монгол багш. Гэтэ энэ бол миний хувь тавилан. Би бүр ингээд цаанаас нь намайг ингээд би бүр Монгол хэлний багш болсон даа. Үнэхээр бахархдаг. Тэгээ Монгол бичгээр бичдэг. Баг байхдаа бүр 3 дугаар ангиас ингээд би биелгээ олон ясны би биелгээ биелдэг. Ер нь миний багнаас нэг усын драмын театрын тайзан дээр л өнгөрдөг байлаа. Тэгээ би одоо бүр ингээд жоохон би ядраад залхаад ингээд нодороо гэсэн үед босч олно гэсэн ингээд хотон дөрөв баяд тэр жороомор ингээд бүхээр биелгээ мэдж байгаа. Бүгдийг ингээд биелээл ямар гоё тайвшрал. Монгол хүн ингээд зүгээр суухаар зүлгэж суу гэдэг шүү дээ. Тэгвэл зүгээр суугаад нүдээ анаад ингээд нэг юм гуруугаар нийлүүлж явал завлаа суудаг чинь Монгол бясалгал биш байхгүй. Зүлэг гэдэг чинь цаана ингээд өөрийг хурцал, өнгөл тэр баг хийж байгаа бүхэн бясалгал. Уул хонь малаа хариулаад уулын ороод ингээд ганцлаа тавихад татал орой ширтэл ингээд явж байгаа бодол бясалгал. Ингээд Монгол айлууд чинь ядаж шүү дээ нэг юм нэг дор олуула байдаггүй тэгэл нэг уулын хорвонд ингээд 1 2 1 2-оор ганц айлууд идэг. Энийг яаж байгаа юм тэр байгаль орчноо ажил анзаар тэр газраа ингээд бодоод бясалгаад тунгаагаад оюун дүгнэлт хийгээд юун сайн юун мууийн хинэн минэнээс хинэн минэдээс энэ одоо мал ингээд хивээд хэвтээд байвал ямар цагаагаар ямар болохыг өвчтний одоо намар цагт ингээд ийм мод гөлөглөөд байх юм бол урт намар болох юм байна гэл тэгэл юу оройд урамдаж явах юм бол урт намар олон ч гэх мэт ингээд байгалаа шинжээл ажаал дүгнээл тэр Монгол боловсрал тэр монголчуудын юм байгалаасаа олж байгаа тэр мэдлэг мэрэгэн ухаан бодвол шинжлэх ухааны дөнгөж одоо нээж байгаа тэр нэлтийг айл нэг болоод нээчихсэн. Бүр ингээд нэг юунд дэдэж штэ хан харангуйтай бол ингээд хан харангуй нөгөө наран ургах зүгт байгаа толгой дагны хаваар явахта үлдээ тэнгэрийн ногор үзүүртэй модны дээгүүр эзний чон хөрөн морин унаад 99 жилийн газрыг 99 сараар туршлаад 99 сарын газрыг 99 хоногоор товчлоод гэж ингээд нисэл явж байгаа байхгүй. Энийгээр болохоор нарны гэрлийн жилийн зайг яг энэ туйлтай 1000 жилийн өмнө зохиосон туйлтай төвсөлчихсөн. Тэгэхээр энэ болохоор саяхан л одоо 20 дугаар зууны эсвэл 21 дугаар зууны ихэнх арилжаалал одоо хөгжөөл энэ нарийн багж техник технологийн тусламж арлын нарны гэрлийн жилийн зай байна гэдгийг л тогтоож байхад тэр хөдөөний хөх үлийн хорвоод амьдарч байгаа хүчсэн дэлхийн хөдөөний өвчүүд аль хэдийн болоод нийцчихсэн.
Тэр нууцд очоод алуугаа их ингээ бэгүүнүүтэй бүлгүүнүүтэй хоёр нөгөө нэг ээжээсээ далдуур ингээд энэ манад ирэх хүн байхгүй малиг баяруудын застас өөр хүн байхгүй хад энэ Ухаан хатагийн Бухатай Сэлжээ Бодонцор Монхоо 3 төрсөн энэ гурлаа энэ одоо зарцын хүүхд байх гэж ярьж байгааг сонсчоод алуугаа итгэдэж штэ өөр шөнийн завсраар өрхний завсраар шар өнгийн гэр шаргалдан орж ирээд хөвлөж ингээд энэ хүүхэд гарсан гэл тэгэхээр тэр эр билгийн эс ингээд ийм шаргансан зүйлтэй шаргацдаг гэдгийг л 1300 оны үед надад өгдөж мэдчихсэн. Гэтэл энэ яаж үр тогтдгийг яаж ядгийг гэдгийг 2000-ад оноос хойш л нэг тийм кинонууд гардаг болсон шүү дээ. Тэгэхээр ийм уужим өргөн гүнзгий мэдлэг мэрэгэн ухаантай ийм гоё өгөөдөлтөй дайчин энэ хүмүүсийн урсад энэ хүмүүсийн ген ингээл миний бид байгаа гэж бодоход нэр бүр ингээл баярлал бахархал гоё идэх шүү дээ. Гоё байна. Баярлалаа Норвегч. Стажинхан амгшлын мэдрэмж төрөөд хамаг шар ус асаад би яар заагаад гоё байна. Манай Норвегчээс асуух асуулт байвал манай Вики нэгээд яриарэ. Бас гоё мэдрэмжээ хуваалцах хэлэхээр бол яриарэ. За манай гэр. За сайн байна уу? За энэ манай зочны нэр хэм блэ? Норвсор. Норвсор ихтэй та бол одоо ерөөсөө энэ ид шидсэн байна уу? Аль ч үнэхээр одоо таны сүүлийн хэлсэн өгүүлбэр ч одоо энэ сайхан хүмүүсийн үр удам шүү. Таны яг энэ хэлснээр би ч одоо бүр маш их омогчлаа. Бид нар ч одоо би одоо 20 хүний хувьд тийм нэг гадаадд 25 жил юм хаагаад өөрийгөө хаагаад явж байгаа байхгүй. Ерөөсөө одоо чинь энэ олон тэр одоо тойл тэр олон үйлчлэр өгүүлбэр дээр байгаа тэр одоо ямар гайхалтай ойлгохтой наач одоо ерөөсөө ямар ичигдэн ямар одоо бүр ингээд миний одоо бараг л одоо би бүр ингээд бараг л ойлмарч юм шиг тийм мэдрэмж төрж байна. Би хамаг шараас мань басаад үнэхээр одоо таны сайн сүлт хийсэн өгүүлбэрээс би одоо чинь тэ тантай хамаатай юм шиг санагдаад явчихлаа зүгээр яг тэрний өмнө би энэ их ч одоо ичидтэй юм уу энэ одоо хайшаа бараг л тэ ничүү тийм хараад байгаа юм ямар гайхалтай одоо үгэлэг яг энэ одоо бүр харгаад надад намайг баг байхад ингээ манайш яг нэг юм айлууд нэг 1000 магнитофон нэг юм зүүн ингээл иргэдэг нэг тийм тэмц тоглоомч байдаг. Тэн дээр дандаа ардын дуу явж идэг. Дандаа ингээд малтаа магтаад тэгээд нэг жангар туйл ингээл хайлсан манай нэг аваг ахын ясан нэг тийм туйл гээл ирээд явж идэг. Тэгэл оройд нэг үлгэр манай дандаа орой үлгэр яана би биелдэг бүжүүлдэг. Оройд бол манай зүгээр ирнэ ингээл концерт явж идэг. Ер нь тэр үеийн айлууд тийм байсан. Тэгэл нэг тийм амьдралтай ойрхон манай аав ээж багштай манай аав тийм эрдэмтэн судлаач хүн байсан. Тэг бүр баг одоо ингэ бодоод би бүр тийм багын тийм сэрэнг ухамсартай байсан юм шиг байгаа. Тэгэл нэг юм сургуульд ороогүй байж хат хүүхэд ингэ би чинь 4 ингэ нэг дундаагаа штэ уусаад те. Тэгэл яс чи хотоос нэг хүүхэд ирээлээ. Би тэрийг инхэ гэж дуудсан чинь нөгөө хүүхэд ингээд инхэ гэж дуудаад би тэгээд аавд ороод би яхаараа кагаар дуудаад энэ хүүхэд хэгээр дуудаад байгаа ингээл тэгэл нэг энэ ягаад юм бэ тэр ягаад юм бэ ингээл гүм нэг сониуч нэг хэлээ. Тэгэл аав ээж хизээч ингээд төвшөхгүй байнга ингээд тэргийн тайлбарлаж өгч идэг. Тийм дэхтэй ахтар шиг тухайн байна тийм хэдэр үртэл тэрийг мэдэрч идэг. Харин тийм сургуульд ороогүй байхдаа би бүр тэгээд яагаад ингэж юм бэ тий яагаад тийм бэ ингээл тэгээд манай бидний сургуульд ороогүй байж байхдаа ингээл it is knife this is pig гэл нөгөө нэг юм харилцан яриад бид нар зөвхөн англиар цэжлүүлдэг. Тэгээ монгол ичгээр ингээд нөгөө нэг сүлгийг галгаар зүвтцээг ингээд галгаар нь цэжлүүлдэг. Тэгэл би бас сургуульд ороогүй байж байхад манай аав нэг юм илгэний цирроз болоод тэгээд тэр үед чинь тийм илгэний цирроз тэр хатуурал гэдэг өвчин нэстэ бүр ингээд бүр маш ховор байхгүй. Тэр чинь манай өөрийгөө итгэжсэн аахгүй юу. Нэг ингээд им найруулад тэгтээ бүр социализм үед ингээд нэг юм нууцаас штэ. Тэгчээл ер нь бол өвчний 80% нь сэтгэл санаанаас 20% нь эдэсэс гээд тэр бодол манай бясалгал хийж ирсэн юм шиг байна. Би яг тийм орчинд байсан болохоор ерөөсөө тэр бол зөвхөн л миний амьдрал байсан л юу. Зөвхөн нэг хэсэг л ингээд дарагдсан байсан болохоор одоо би ингээд ярьж байгаа үед нэг мэдгүй тэгэл би бас нөө сэрэгчсэн байгаа байхгүй юу. Тийм байна.
Өстө нүүдэлчтэй бэлсгэлд ороод юм болсон да гэж яаж авсан. Ян хараад уншаад байгаа болов гэмээр тийм л мэдрэмж төрж шít. Тэгвэл тантай айсан тэр тэгдэг интернет гэдэг зүйлс би бүр ингэ би нөгөө хичээл ахаар нэг 10 минут гэж хүүхдүүдэд ярьдаг байхгүй гэсэн чинь нэг багш тэгтээ манай ангийнхан таныг өстой гэгэрсэн хүн гэж ярьдээ шүү дээ. Ястал одоо мэдэхгүй юм да ер нь. Тэгсэн чинь тэгэл ерөөс ингээд яг ингээд ахуулуугаа ороод энэ юуны утгыг тайлбар гэхээр ингээд би нэг 12 жилийн нэг салхигүй ингээд ороод тэгээд 12 жилийн тайлбарыг нэг өдөртөл нэгийг хэлж өгдөг. Тэгээд нөгөө хүүхдэд нөгөөдгөө сонсохын тулд ингээд бүр маш аз жаргалтайгаар ирдэг. Багш өнөөдөр бар штэ. Одоо туулаа штэ гэж. Тэгэхээр байна. Одоо тантай бол ингээд яриулаад амар байна. Тэгээд нөгөө одоо үнэхээр миний зэний тархины потенциал бол одоо нэг одоо нөгөө хадгалаад яг нөгөө нэг юм чичрээд бүр догтлоод бүр ингээд яг эрчим нэрхөр амир мэдрэгч. Сайд би бүр одоо яг зогсоо бүдүүл болчих юм. Уу яриа сонсоод амар ах. Тэгээд одоо эсвэл нөгөө хэлэх гэсэн юм мартчих واخ гэж айгаад ч гэдэг юм тий. За тэгээд би одоо энэ сайхан оюунлаг хүнээс одоо бид нар тэр сайхан одоо үеийг тэгээд явж байгаа хүмүүсийн үр өдөм тэгээ бидний одоо үүрэгтэй бидний одоо жишээ нь энэ сайхан юмыг цааш нь үргэлжлүүлээд явах одоо жишээ нь тий ямар ч хэлсэн бүгдээрээ бид нар нүүслийн бяцлаглалын тий тийм бид нар ингээд бас ингээд төөрцөн үеэ бодох юм бол бас гэж ингээд хүмүүстэй одоо юу гэдэг тий хайгаад олоод ингээд ямар ч хэлсэн тэр амгшилтойгоо уулзаад одоо бол ямар ч гэсэн анх нүүслийн бяцлагт орсноос хойш би бол ямар ч гэсэн дүүрэн болчиход байгаа байхгүй юу. А тэгээд нөгөө одоо яг бид нар одоо таны зөвлөгөөч гэх юм бол одоо юу гэж хэлэх вэ? Одоо энэ сайхан агуу түүх уламжлалд энэ агуу ард түмэн гэдгийг бид нар одоо жишээ нь цааш нь үр хөвгтэй би бол одоо гадаад суугаад гадаад хүнтэй суусан гадаад хөвгтэй ийж авахгүй юу. Би яг нүүдэлсний бясалгалд орсноосоо хойш би Монгол гэдэг омогшилтойгоо ойртож Монгол гэдгээрээ бахархаж би бүтэн дүүрэн гэдгийг мэдэрсэн байхгүй. Тэрнээс миний амьдрал бол одоо их азтай одтой яваад байгаа хөвгтэхгүй юу. Үний хүртэлтэй бүтэн дүүрэн тий надад үтсэн харсан тийм жамын юу одоо жишээ нь амийн ясны зовлон хүртэл үдээгүй явж байгаа юм баггүй юу. Гэтэл нэг ингэж нэг дутуу юм шиг гэтэл нэг юм нэг үлгэн зэлмийн юм шиг нэг тийм нэг хүний үгэн дээр нь өндөглөөл өөрөө нэг ингэж нэг хохирогчийн байр суурь руу орчоод ингэж идэг байхгүй. Тэгээд тантай одоо ингэж таны сая энэ хэсэг яриад дундаас чи би бүр ингэж бүрсэн нөгөө бүр ингэж салгалаад баг шүү. Тэгээд тэр гой сэтгэлээ төрөгч. Сэтгэл жоохон яг нутаг уснаасаа ингээ холдоод за энэ нутагтай байсан ч гэсэн ер нь ингээд орон сууцсанд амьдраад нөгөө өндөр дээд давхар яхад хүртэл ингээд нөгөө газрын энергиэс салцдаг штеп. Тэгэхээр ер нь ингээд зүрх сэтгэлтэй хайраа дүүргээд ирэхээр аяндаа гоё ингээд би яг нэг хэсэг тэр нүүдэлсний бяцлагд ороход яг чам шиг байсан хөө бүр доктор ингээд юу багтаж ядаад би бүр маш их ууртай. Тэгээд нүүдэлчтэй бяцлагд би зөвөр уураад авах гэж орж ирсэн тийм. Тэгсэн чинь мөнх гайхамшиг өгчлөөг танд ингээд нэг юм гаргас мэдээлэл их байгаа юм байна. Түүнийг гаргахгүй болохоор нөгөө чинь ингээд дотор ингээд нэг юм чигтэлдээд юу ч та зур ингээд чөлөөд урсгаад гаргаад тэгээд би гаргаад ярих юм бол яг миний иргэн тань би ч одоо цогцолбор сургууль багшаалдаг маш олон багштай мөртлөө яг надад долгион таалдаг багш баг байдаг нэг гацгал багш байгаа. Тэгээд би тийм юм ярихаар хүн ойлгохгүй тэгээд нөгөө ийм учраас ингээд нэг юм надад ярих талбар хэрэгтэй байгаа. Тэгээд юунд ороод нэг юм яахан гадагшлуулсан. Тэгээд яриад зүгээр нэг өөрлөгөө дотгошоо чимээлээд нөө дэлхий дээгүүр дэгдээд байдаг дэлдэн чигтээ туулаа гэдэг нь шүү дээ. Тэр туулааны юуг нь ноцолдог, чихийг ноцолдог байхгүй. Тэгэхээр нөгөө нэг ингээд чихгүй толгой гэдэг чинь гаднаас орж иж байгаа сайн мэдээллийг муу мэдээлэл сайн магтчихээн гээд магтаалт нь нэг их ингээд насураад хөл авахгүй муулж ийн гээд нэг гомдоод ингээд доош унахгүй зүгээр сонсоол гарга илжигний чихэн далт хийсэн сэгсрэн нус хийсэн сэгсрэн ерөөсөө ингээд нэг дотгошоо зүрх сэтгэл рүүгээ оруулахгүй зүгээр л гарга тэгчих зөвхөн дотгоч
байгаа чимээл яг дотгошоогоо ингээд анирдаад сэтгэлээ чимээлээд анирдаад өөртөөгөө холбогдоод ирэх юм бол яг ингээд нэг дэлхийд зүгээр тэр нэг нүүдэл хийн оюун санааны нүүдэл хийн. Тэгэл өөрлөгөө ягаад дотсон нөгөө нэг өвөг дэцийн мэдээлэл сэргээд ирээд байхаар өөрөө ингэж догдолж хүлээж явж байгаа гэдэг чинь тэр эд эсвэрт чинь тэр мэдээлэл чинь сэрчээд яг сэрхгээл яг юу ягаад ингэ хөлнөнд автсан байх гэсэн үг байхгүй юу? Бүр ингэж хэрэгээрээ цангацсан. Тэгэхээр зүгээр л ингэ аав ээжигээ бодоод өвөг дэцээ бодоод би бол өглөө ороод ингээл цонхоо манайх 7 давхар амьдардаг. Тэгэл цонхоор хараад тэнгэр ингээл бүхээ засвар талархдаг. Би энэ сайхан өргөн удам Монгол нутагт төрсэн их хувь заяанда тэгэд намайг энэ төр хүнцгийг тасан аав ээж талын өв дээдсүүдэд талархаад тэгэд та нар минь дээдийн дэд ертөнцтэй харьцуулт байгаа гэж би байнга аврал одуулдаг. Энэ өглөөний оройн дэг ингээд байнга тэгэхээр тэр талархлын энерги гэр ингээд нэг би нэг юм өөрийнхөө мандалаар зорсон чинь манай багш намайг та орчлын ертөнцийн талархлын энергиэр тэтгэгддэм бэ гэд тэгж байсан чинь ерөөсөө ингэ нэг талархал гэдэг юм одоо яг миний амьдралын нэг хэсэг болчихсон. Тэгээд дотгошоогоо л чимээлээд хардаг. Заримдаа би ийм юм мэддэм байх та гэж бодогдсон шүү. Би энийг хаан сурлаа хизээ яалаа гэж би чи ийм юм мэддэг байсан байх та гэж тийг сэрээд ирэхэд тэгтээ миний амьдрч ясаа орч манай аав тэгэл би саяхан нэг ингэ нэг хэсэг умтанд ороод тэгжсэн би нэг удам судраараа нэг сайхан бахархаатахыг гээл нэг 90 жил 70 жил ингээл 100 жил манай нутгийн юу яагаад 70 жилийн намайг манай аав бичээд 90 100 жилийн намайг би бичилсэн байхгүй нэг багт ороод тэгээд яасан ч нөө тэрэнд ингээл дандаа манай аавын талын хүмүүс бүр ихтэй би хүүхдүүд уушаа энэ миний аав гах энэ миний аав гэх чинь тийм юм гээл ээжийн талын хүмүүс гээл гэсэн яг нэг юм айгу гой хүмүүс ингээл тийм нэг алдар туутаа нэг тийм хүмүүс байгаа. Тэгэн гут нөгөөдөлөөр бахархаад би чи ийм хүмүүсийн удамчтай миний хөгшөө аавыг ингээд нэг юм 99 бүтээсэн хүн гэдэг аахгүй юу. Тэгэл яасан чи би чи ийм хүний хөгтөн штий би ягаад энийг чадахгүй гэж гээл тийч зүгээр л ингээл усаал ороод Тэр бид нар мэддэг чи нэг мөнгө би нэг юм сургалтанд орох гал мөнгө жоохон дутаад тэгэн гут ингээл за яах вэ гэж тэгжсэн. Би ягаад энийг ядуу сэтгэлгээтэй байгаад байна гэсэн манай аавын ээж нь бүр ингээд 7 үеийн баян одоо 7 үеэр баян явсан хүний охин. Тэгээ манай аав болох ингээд 9-р үеийн гэсэн үг байхгүй. Тэгсэн би чинь ийм 7 үеийн баяны удам надад ингээд илбэг хангалуун ийм юу бүр миний юунд байгаа би зүгээр өөрөө л ингээд дарцсан байгаа штэ. Тэгэл яс чи одоо бол зүгээр ингээл гоё урсаал янз бүрийн гоё ажлын санал янз бүрийн сургалт юм уу тэгэл ингээл тэгэл би өөрийнхөө эд баялагын юуг өөрөө хаачихсан байснаа цаа тэгэл ингээд нэг л идэх бүх юм ингээл гоё урсаал. Гэтэ эд баялаг гэдэг чинь зөвхөн мөнгө биш энэ мэдлэг мэрэгэн ухаан эдгээр түүс би тийм бөө биш лам биш юу Бүүл баг гэж хэлмээр миний мэддэг тэр үгүй. Яг нөгөө одоо нүүдэлтэй бяцлал татаа холбогдсон да энэ хүмүүстэй ингээ уулзсандаа би бол яг маш их баярлдаг л да. Би бол одоо тэр эстон бүүм мөө эстон мэдхгүй бараг л мэдхгүй гэж хүлийн зөвшөөрж мэддэггүй ойлгодгүй тэгээ олон жил гадаадад гарцсан болохоор тэгээ тэгдэг ч юм уу тийм байдаг гэсэн. Тэгээ одоо бол яг ингээд нэг мэдээж 2 жилийн өмнө анх нүүдэлтэй бяцлалд орж ирсэн өнөөдөр хоёроо харахад бол монголоор омогшиж чаддаг, монгол дугаа сонсож ядаж сурдаг болж байна. Тэрнээс чинь тэгэл тэнд өмсдөг хүмүүсийн өмсдөг хувцсан гэдэг тиймэрхүү нэг стратеги өмсөж үг идэж явахын анзаарч хардаг тийм л болсон. Тийм л байсан тийм. Тэгээд одоо бол тий маш их одоо талархаж тийм талархал гэж тий одоо чинь ингээд нөгөө тэр талархаж хүртэл мэддэггүй би өөртөө болон ижи авдаач хүртэл талархаж ижи авгаач хайрлаж мэддэггүй байдаг шээ. Би бүр 2 хүүхдээ байнга юрүүл өчтөг. Ингээд тэгээд нөхөртөө бичин тэгсэн чи би нэг 4 дахь өдөр ингээд бяцлал хийж агаад тэгээд л ингээд номын миний яг ингээд усталд ингээд номын тавируудад тавир байгаа байхгүй. Тэгээд ингээд харсан чинь эхлээл номдууд харагдсан. Тэгээд би нэр үнэхээр гоё номнууд эндээс би маш их мэдээлэл орж явдаг. Энэ миний өвгдээсэн ухаан гэдэг тэгжсэн чинь нөгөө нэг юм тэмдэглэлийн дэвтэр харагдсан чинь энэ миний ерөөл бичдэг дэвтэр байна. Хүүхдтэй нөхөртөө бичээд тэгжэл би 2 хүүхдээ 2 бэртэ болоод тэрхин бэрээ бичсэн гэж
би хаанаага ингээл тэгсэн чи би нэг өөрийгөө орхичихсан. Тэгсэн чи миний бүр ингээл нулимс уурсан. Би бүр ихэр татчихсан ганцаараа өстө бүр бараг хідээ тэгж уйлснаа санахгүй маш их уйлаа. Тэргээ бас их чөлөөлөлт хийсэн. Тэгсэн чи би өөрийгөө орхичдаг. Тэгээд гинт анзаарсан чи би дандаа ингээд нэг өөрийгөө би яах вэ гэж тэгсний манай ээж тийм байсан. За би яах вэ? Миний хөвгтүүд л болж ойлголоо. За миний хөвгт болж ойлголоо гэж. Тэгсний би яг тэр нэг ээжийнхээ тэр юугаар явчихсан. Тэгэн гот нь өөртөө өрөөлөж, өөртөө талархаж, өөрийгөө ингээ бүвэн дуу тэрнээс дөрөвдүгээр цаас би одоо дандаа өглөөд ингээл бүвэн дуу сонсоод бүвэн дуугаар өөрийгөө тэрвэл ингээд гоё яг дотор хүнтэй хүүхдтэйгээ ингээл яриад юу яхаар нэг гоё ингээл миний хот бүр таг болоо бараг сар 2 сар шахам таг байсан. Тэгснээр би би одоо ингээд нэг энэ турсан мэдсэн мэдлэг ойлголт ухаарлыг ингээ бусдад хуваалцахгүй болохоор ингээд байгаа юм байна. Гэт юм уугаад болохгүй байгаа юм чинь ингээд тэгээд урд нь ингээл хүмүүс одоо санал би долоо бүү гэдэг байхгүй гэсэн чинь хэнийг азаг санал тасч би шууд зөвшөөрөл. Тэгтээ яг хүүхдүүдэд хичээл дээр байнга л ордог л доо. Гэтэ намайг яг төвшөө ахиулал өөр хүнд ял гэсэн би. Одоо л тийм байна. Та нарт бүгдээрэнд нь байгаа. Ийм нөөц боломж бүх хүнд байгаа. Тэний тэгж ирэнгүүт нэг яг нэг холбоотой хамааралтай юм шиг надад хэлж байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн. Тийм бүр тийм мэдрэмж яг төрсөн гэдэг. Би ингээл ярьж байхад надад бүр ингээл цэвэрлэгээ явагдаа. Ингээл нулимс ингээл цэлэгнэл бүр ингээл юу ягаал носоожол бүр халуураа хүлрөө би сайн ингээл ярьж бүр толгой ирвгнээл ерөөсө байнгын ингээ хүлсэж явах надаа. Гоё ингээд нэг биелчихмээр санагдал бүр ингээд одоо нэг тамирын дэжид нэг ингээд шиг. Тэр би бигээ хүлээсэн хүлээн болгоно утга учиртай. Би бигээ үнхээр гоё. Дараа нэг тэгээд дараа нь яана одоо хүмүүсийг нэг удаан чилгээгээд яриад байгаа юм шиг санагдсан. Ямар бүр ингээд бүр нэг чихэр бүр нэг чихэр бүр нэг сайхан жимхтэй би таны над үг холбооснууд чи хэллэгнүүд чи хэлцэгнүүд чинь. Өөртөө рэгч маань тийм мэндөө. Орой мэндээ. Аш гоё сонсголонтой сэтгэл баясгсан гоё хөөрөлдөөний хөөрөөд бүр сэтгэл хөөрөөд ороод ирлээ. Баярлалаа. Тийм гоё сайхан юм яриад бүр сэтгэл баясаад байна. Тийм одоо тий ер нь бол дотоодоо чимээлж өөрийгөө ингэж сонсож тэр сайхан үлгэр домог монгол бичиг монгол хэл соёл гэдэг ч одоо ямар агуу цаана утга учир тий нууц тэр гайхамшигтай тайллуудыг ингэж агуулж ирснийг юусоо ойлгохгүй байсан. Би бас нөгөө бага ангийн багш тэгээд нөгөө Монгол өчигч одоо 10 жилдээ ч их сурлаа. Ихтэй суруу одоо нөгөө бага ангийн багш болохдоо ч залгаж илээ одоо гэдэг чинь бидний тий тарих толгоон дээр байгаа одоо энэ жинс тэг хүний тэргүүн тэгэл нөгөө шүд гэдэг чи одоо тий энэ хүний энэ шүд юу гэлтэр хийлдэг гэдэс гэдэг чи одоо энэ үгийн донд орохоор ингээ гэдэс тэгэл орхиц ном гэл эднэр маань одоо бүгдөө л хүний бие эрхтэн системд байгаа энэ юмнуудаар ингэж нэрлэгдэж хийгдчихсэн гэдгийг л одоо заалгаж ирсэн нэрэл гаргаар зэрэг тийм байна да гэж ингэж бодож исэн болохоос одоо энийг чааш нь ухаж ингэж юу яаж ойлгож бүр ингэж уялдаа холбоог ингэж харахгүй л өнгөрч ичтэй гэд бас сая бодож илоо. Тийм тэгээд одоо тэр үлгэр домог хүүхэд байхдаа одоо үлгэр домог зөндөө сонсч ирсэн тэр хүүхдэд одоо төсөөлөлтөнд тэр сайхан агуу мэдрэмжүүдийг өгч тэр юмыг яалч болдгийм байх, дийлж болдгийм байх, хайрлаж болдгийм байх, нэнэрч болдгийм байх гэдгийг энэ сайхан хэл зүгнүүдээр эцэг өвгдээцүүд маань өгч ижээ гэдгийг одоо бүр мэдээлэл байгаа л да. Тэгээд одоо гарахгүй ярилцахгүй тэгсэн чи яг тэр маань ингээд өнөөдөр яригдаад ингээд байж байгаа нь үнэхээр гоё талхуу штэ байна. Тийм тэгээд сая би ч нөгөө хотхон дээр очиж багштай уулзаад нөгөө юун дээр офис дээр очиж нэг 5-6 хоноод тэгэртээ ирсэн байгаа байхгүй. Тэгээ одоо нөгөө хотхон руугаа явхаад шийдээ зоригдоод бүх юм одоо нөгөө мал хуу юм янзлах гад ирсэн багт.
Тэгээд би ерөөсөө нөгөө бас ингэж нөгөө дүүрсэн хүн гэдэг шиг нөгөө ярилцахгүй болохоор зэрэг энэ дотор чи ингээ авсаад тэгээд сүүлдээ бүр нөгөө ингээд бүр ингэж ясна тэгээд тэр чинь ингээ нөгөө гарахгүй болохоор ингээ нөгөө тэгсэн чи багшаа би одоо юу ч сурсан юу ч ингээд мэдсэн над руу ерөөсөө би рүү манай орохгүй байна би одоо яатсан байна гэсэн дүүрсэн л хүн байна гэдэг ч байгаа. Тэгсэн чинь үгүй энэ дүүрсэн хүн гэдэг чи юу гэсэглээ гэсэн чи яах вэ нөгөө урсгалгүй болоод нөгөө тогтоол ус шиг болчихдөг юм байна шүү дээ үн чинь. Гарчиж ордог. Гарчиж ордог. Хүмүүст ингээд хүргээд ингээд өгөөд ингээд яавал одоо бас ингээд ухаад нөгөө өөрийнхөө бие сэтгэлээрээ мэдэрсэн тэр туулалтаас одоо хүмүүст ингээд өгөх юм бол маш их мэдлэг мэдээлэлүүд байгаа тэрнийг одоо гаргахгүй байгаад тахаар ингээд дүүрчт юм байна. Тэгээ бүр яг дүүрсэн юм шиг мэдрэмж аваад би бүр дүүрээд урсгалгүй болчихчаа. Одоо би бүр яаж хаана хинд юу хүлээгээд тэгээ өчигдөр би улаан үд явчаад ирж байгаа байхгүй юу. Тэгээд улаан үд явж байхдаа машин дотроо ингээд зургуулаа явж байгаа. Тэгээд дандаа л монгол хүмүүс тэгсэн чинь нэг хүн бүр ерөөс нөгөө Монголын маань одоо ч бүр юу ч хөөж газар нутагчгүй боллоо хүмүүс одоо бүр мангартаа тэнэгтээ дундлаа гэд нэг бүр настай одоо надаас ах хүн ингээд яриад ахаар нь бүр шар хөдлөд. Тэгээ бүр тэрнтэй чи маргаад бүр тийм чинь юу юм боллоо штэ. Тэгээд гүй юу ярьж байгаа ёстой одоо сэргэж мандах чинь одоо юу ярьж байгаа энэ уналтанд орж иж бид нар чи сэргэж мандна гэдэл ингээд бүр нилээ юм болж ингэж юу яагаад ирлээ. Тэгээ бас тэнд нилээ их бас нөгөө сэтгэл зүрхээ ингээд бас хаагч болтгоо ингээд гаргаж ирчихэд бас ярих өөр их ингээд юутай байгаад байна л да. Тэгээ одоо энэ үлгэр домог энэ монгол хэл бичиг соёл гэдэг маань одоо ямар агуу юм бэ гэдгийг л ингээд сая энэ тэр оровсрон тэг манай одоо нүүдэлчдийн бяцлаглалын багш болж байгаа хүү юм уу? Үгүй би эцний 2 шатанд нь суугаад 3 дахьт нь суух гэж байгаа тэлнийг унаад нөгөө нэг ингээд ямар ч бэлтгэлгүй байжгаад гинт их чөлөөлөлт хийхээр арга учраа олоогүй байжгаад гинт их чөлөөлөлт хийхэрэг болчдөг юм билээ. Би тэгээд унаад тэгэл зүгээр аясаараа явж ирсэн за энэ болохгүй юм байна гэж байгаа л тэгсэн чинь ер нь нэг юм би одоо нэг юм 22 жилийн өмнө би яг одоогийнх шиг байсан аахгүй. Гур ингээл намайг гур тангдан галсан гэл тэгээ тангдан галсан сарайлчаад гэл тэгдэг аахгүй нэг үг нь урсчаад тэгдэг ингээл би яг ийм юм ярьдаг байсан. Тэгсэн чинь ухаан үед бас нэг иймэрхүү юм ярьдаг хүн их цөөхөн байсан болохоор ерөөсөө нэг юм нэг тэгсгээл байж идэг. Тэгдсэн чинь би тэгэл гинт ингээд нэг юм руу орж явсаар сүүлдэн бүр айл нь зөв айл нь буруугаж мэдхгүй тэгж явж ягаад тэгэл яг өөрлөгөө дотгошоогоо чимээлээд өнгөрсөн 6 сараас хойш би дандаа өөрлөгөө чимээлээд байгаа. Тэгсэн чинь эргээд би одоо яг нэг юм 2004 онд яг байжсэн тэр төлөвлөлтөөр хүрээд тавьсан. Тэгэл би ерөөсө гадагшаа явахгүй зүгээр л юм яг дортож байгаа өөр дээрээ ягалаа энэ дээр л байх байсан биз дээ гэл. Тэгэхээр ерөөсөө ингээд нэг юм зөрөөстэйгээр л ажиллаад ирэх шаал. Тэгээд тэр бидснээ гадагшлуулаад яваад хардаа нэг гарчээж урсгалын тэр урсгалаа хаачаад эдгээрээ бас байран дээрээ гацдаг. Бэлэг эрдэм их юу яхаар нэг арга дээрээ гацдаг. Арга амьдралд бүр ингээд хийсэн бүтээсэн юм бүх юм ингээд зогсон байдалд орчдөг. Тэгээд баг байж хахад ингээд нэг үлгээс сонсоод би нөөсөд ингээд нөгөө өөрийгөө чимээлээд урсгалаа мэдээ. За яар. нөгөө нэг үлгээр дандаа эртээ урдын цагт эмгэн өгөн хойч гэж бол гайхаад манай Монгол ийм хөвшин улс юм уу гэж заавал сонсоод яагаад дандаа эмгэн өгөн байдیں۔ Тэгэл нэг хүү ингээд яваад байдаг байхгүй. Энэ хүү юу хайгаа яваад идэв ингээл тэгэл асуугаад тэгсэн чинь нөгөө нэг юм тэр хүү болохоор одоо ботхоор ингээд нэг юм өөрийгөө хайгаад байгаа байхгүй. Тэгээд нэг өвгөнтэй таарлаа. Нөгөө өвгөн ингээд нүдэндээ галтаа нүүрэндээ гэрэлтэй хүүч хаанаас хаа хүүч явна хэрэг зориг хиндүү хэд нутаг хаана явдал учир юунд ямар хэрэгээр явна гэд тэгээд эндээс ингээд яхаар нэг тэр өвөг дээдсэн ухааныг л нэг хүү хайгаад яваад байгаа. Тэр чинь ингээд бидний дотор байгаа. Дотгошоогоо л яваад өөрийгөө л ирээд байгаа. Хүн болох багасаа хүн болно гэдэг чинь юу хэлээд байгаа юм гэхээр ерөөсөө өөрийгөө таньсан хүнийг хүн болсон хүн гэдэг байгаа байхгүй юу?
Тэгээд таниад мэдээд одоо нэг юм бүхний юм учир шалтгааныг олоод яцгаад нэг тийм амьдрал маш амархан. Үгүй юу ийм амархан юмнууд төлөө би ингэж зүтрээ зовоод ирэх юм уу харин зах хугацаа гэж бодлогддээ шүү дээ тэрэндээ. Тэгээ одоо ч Харин ухаар hirж байгаа л юм дөө. Аргагүй байсан бол тийм яа. одоо сайхан энэ өв соёл энэ юм одоо ингээд ард түмэн мэдхгүй байгаа тий ойлгоогүй байгаа энэ хүмүүс маань одоо ойлгоод төрүүчээсээ мэдрээд тэгээд энэ би өөрөө өөрийнхөө мэдэрсэн тоорлолтуудаараа ингээд энэ гайхалтай сургалтуудыг хийж байгаа одоо тий аз заяа да бас талархалтай айгүй хөөрхөн байнгын нөгөө нэг ингээд сургалт хийгээд тэгээд 7 хоног болгоно нэг хүмүүстэй ингээд уулзаж ингээд ярилцлага хийдэг нь айгүй гоё таалагддаг. Тийм тэгээ одоо нөгөө нэг би сая цагаан сараас өмнө бол маш их нөгөө нэг өөрийгөө жоохон чөлөөлөөд энэ нүүдэлчтэй бяцлагынхаа юунаас жоохон хүн дээрүүд нэг 3 сар болчихлоо. Тэгээд одоо зорьсон хэрэг энэ үйл юмаа хийхгүй бол ерөөсөө нөгөө нэг гатна гэдэг юу яана гэдэг шиг юм болчиход байгаа. Тэгээ одоо жинхэнэ нөгөө нэг орлог дээрээс байна л да. Одоо юу хийх вэ яах вэ? Тэгэхээр яг гоё нүүдэлчтэй бяцлаглалын групп дотор тэр мэдлэгээ ингээ хуваацаад бичлэг оруулаад лайв хийдэг ч юм уу ингээд зөвхөн бичлэг оруулаад өөрийнхөө дотор байгаа юмнуудад хуваалцаад зөвхөн бичлэг хийгээд нүүдэлчтэй бяцлаглалын зөндөө олон группүүд хийж байдаг шүү дээ. Тэгээл тэн дээр тавиад хуваалцаад ягаад гэхээр аянтаа ингээд нэг чөлөөлөгдөд ингээд дотор юу сулраад ирэхээр нэг гоё чөлөөтэй. Би бүр нөгөө нэг хаалттай хаалтгүй хоёр групп байгаа. Тэрэн дээр зээл оруулсан чинь бүр хаалт дээр нь оруулаад тэгээд нөгөө нэг нийлхтэй дээр нь оруулах нь нэг болохгүй. Тэгж байгаа ингээл чөлөөлт хийгээ бяцлал хийгээл өөрөөсөө дотор хүнтэйгээ ярилцаад тэгсэн чинь нэг чөлөөлт хийсэн жил баг тэн дээр би бүр хүүхэд насны нэг юм дээр гацсан байсан. Тэгэл тэргээсэн чи өчтөр шууд тэгэл нөгөө нэг нээлт дээр нь тавьчихсан шүү дээ. Тэгэхэд ерөөсөө нэг тийм юм одоо яана инэ гэж бодохгүй. Тэгээд зөв хит их яга гадагшлуулахгүй болохоор бүр айгаад аймхаа бүр ингээд дуудаг дотож байгаа болоод сүүлд нь тэрнээсээ залхаад тэгээ бүр хоолоо бараг 2 сар шахам байгаа. Тэгэл заа 90 болыг хийчихсэн. Тийм. Би нөгөө тэгээ гадагшлуулж чаддаг. Юмаа тулалдаг уу гэхээр нөгөө арга билгийн ухаанд яг би нөгөө групптэй авахгүй юу? Одоо минийх чи бараг 50,000 гишүүдэд болно. Тэн дээр би юм хийнгүүт миний энерги өсөөл, миний нөгөө ухамсарын тэлэлт ингээд нөгөө өөр дөгөө чимээдэг нөгөө энергийн тэлэлт явагдаад унангуут л зүгээр нөгөө дагагч нар маань зүгээр ингээд зүгээр шижигнээ зүгээр ингээд бараг өдөрт 1000 өсөөд ингээд тэгэл ингээд жоохон хүн дээрээ л унахаар зэрэг ингээд багасаад байгаа энэ мэдрэмжүүд нь явагдаад байдаг байхгүй юу. Тэгээ тэн дээрээ нөгөө маш их энд тавьсан одоо хүмүүс ойлгож ухаараасаа гэсэн юмнуудаа шеэрлээд хаяа нэг бяцлал хийгээ явдаг юм л та. Юу лайв хийгээд явдаг л та. Тэгээ тэргүүрээ нэг жоохон суларнаа бас. Түүнээс биш одоо бас тэгээд энэ сайхан нөгөө нэг мэдлэг мэрэг ухаан энийг юунаас ингэж ундаалж байгаа энэ гоё энэ ярианууд энэ чин сэтгэлийн энэ гоё ярианууд энэ дээрээс хүмүүс ухаарал авах гэж байгаа энэ тэр юу нэр чи яа тийм учиртай юм байна шүү дээ. Юу эн чи яг ийм юм биш дээ гэдгийг ингэж хүн болго ингэж одоо нэг жижигэн ч гэсэн яг үг ч гэсэн одоо хүнийг тий одоо аврах тий баяр баясгалантай болгох эрэг тойргох энэ юмнууд одоо явагдчихдаг учраас бид нар чөлөө завгүй уудал юм ярилцлагуудыг маш ихтэй хийгээд байвал хин маань одоо нэг урсгал үүсээд би эндээ тус тийм болоод бусдад одоо бас нөлөөлөхгүй тийм гоё нэгдэл үүсэх юм байна л гэж ингэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр зөв одоо аз заяагийн маань энэ хийж байгаа энэ гоё бас уулзалтууд энэ гоё уламжлалтай шингээсэн энэ гоё мэдээллүүд маш гоё байна. Тэгээд энэ оромсрон гэдэг одоо бид нэг л үе хүн харагдаад байна л да. Тэгэхээр маш гоё энэ юмыг судалж ингэж өөрөөрөө ингэж гоё урсгаж тэр сониучхан тий. Ер нь хүн маш ингэ хүүхэд байхын тэр сониучхан зангаа их орхич тийм ээ. Тэр сониучхан зангаа гээгээгүй өөрлөгөө айгуу гоё ингээд юмыг нөгөө цааш нь ургуулад эн чи юу ингээд ингээ ухаад байгаа тэр гоё юунууд нь гоё. Би болохоор зэрэг миний өгөгдөл болохоор юу гэдэг вэ гэхээр би нөгөө хүний биеийг айгуу их нөгөө өөрөөрөө ингэж задлж ингэдэг байхгүй. Одоо нөгөө зарим хүмүүс болохоор нөгөө монгол хэл соёлоо ингэж задалдаг бол би болохоор хүн дээр задрагаа идэг байхгүй юу. Хүний яс цус ген тэгэл нөгөө одоо энэ ясныг задлаад тэр ясны бүлээн дулааныг хүртэл мэдэрч тэгээ нөгөө өгөгдөл маань нөгөө нэг цагаан бас юутай байгаа байхгүй нөгөө хүнийг эмчлэх нөгөө тийм
өгөгдөлтэй. Тэгэхээр зэрэг нөгөө дандаа биеийн дээр задрагаа хийдэг. Тэгтэл одоо энэ норовсрын маань одоо яана юу гоё хэл соёлоо ингэж бас түгэх гэж тэрнийг бас ингэж ухаж ингэж ойлгодог юм шиг санагдлаа. Тэгэхээр хүн болгонд бас нэг тийм нэг үгийг гэсэн өгөгдлүүд байгаад байна. Тэрнийг олж гоё мэдээд ямар бүр гоё задлах юм байна. Өгөгдлөөрөө л амьдэрчих болоод тэгэл болчих. Тийм байна тий. За таацаатай баярлалаа. Гоё байна. Тэгээ тий одоо тэгээ гоё үнэхээр тэр хэл соёлоо тийм тэгэхээр одоо үлгэр домог хууль одоо өөрийнхөө гоё мэдэрсэн тэр гоё мэдрэмжүүдээсээ гоё яриарай одоо би яа. Баярлалаа. Норвегичтэй баярлалаа. Тэгээ бид нар яг үнэндээ одоогоос нэг 2 3 хоногийн өмнө танилцсан. Бараг 3 хоногийн өмнө танилцсан. Гэтэ бид хоёр бяцлаглаараа дамжуулж танилцаагүй өөр сургалтын дээр ингээ явж агаад тэгээд хүүе би бас нүүдэлчдийн бяцлагалд ингээ сууж ирсэн шүү дээ. Хүүе би нүүдэлчдийн бяцлаглалын ингээ багшийн хөтөлбөрт явж байгаа шүү дээ. Гэт ингээ танилцаад тэгээд бид хоёрын зам их хурдан одоо нийлсэн гэх юм уу юу гэх юм те. Тэгсэн ингээд үе хоёлаа тэгвэл ингээ юу Дөрөв нийлсэн. нүүдэлчдийн сэтгэлгээ яриа хийлдэ гэж ярилцаал тэгэл за 3 дахь өдрийн орой 19 цагаас хийгээ тохироод тэгсэн чи өнөөдөр бас их гоё өдөр юм байлаа шүү дээ тий. Тий. Шинэ портал нэгдэж байгаа. Тийм байна. Өнөөдөр ямар өдөр гинэ? Тэгээ ийм шинэ портал нэгж байгаа. Одоо шинэ нэрний шинэ энэ юунд яг алхаж орох. Хэрвээ энэ дэр ингээд ийм өндөр эрчмийн юутай байх юм бол хэл боломж ирэхээр гоё тэр яг би нэг астролог бол нэг сайн мэдэхгүй л дээ зүгээр нэг тийм пост харсан. Ер нь гэхдээ бас нэг юм жүүл өдөр байсан байна гэл. Тэгээд бас нэг портал хаалга энэ юмнууд угаасаа мэдрэмжинд орж ирээд байгаа тий. Арай нэг дараагийн гараад байгаа мэдрэмжүүдийг дандаа төрүүлж байгаа шүү тий. Тэр яригадаад байгаа энэ бид нар нөгөө нэг юу яахгүй ч гэсэн нэг тэрнийг авахж ойлгохгүй ч гэсэн би сэтгэлээрээ мэдрээд байгаа мэдрэмжинд тий. Бас гоё өдөр байгаа юм байна. Бүр гоё аав ээж дээрээ нэг очиод ирсэн юм шиг над бүр нэг тийм гоё мэдрэмж нэг гоё. Ингээ одоо би нэг дуусчих гоё биелнэ гэл. Яа, баярлалаа манайхаа. Талархалтай ямар гоё юмд ороод ирвээ. Маш гоё уулзалтанд ороод ирлээ. Тэгээд би энэ нөгөө нүүдэлчин бяцлаглалын тухай мэдээд 2 3 хоног байгаа хүн байвал яах вэ? Тэгээ яагаад чи миний нөгөө нэг бас бодолт за монгол хүн ингээл гэл ингээл суугаал хэдэн цаг минут бяцлагч гэж байх вэ? Тэгжэл нөгөө хэдэн малн уулд аваад алга болчдгийм байгаа үсттэй энэ ер нь худлаа ахаа гэл хүн ер нь алхам тутмаасаа ингээд ухаарл авдаг бяцлагал болдог байх та гэсэн нэг тийм үзэлтэй явдаг байхгүй юу? За тэгээд нөгөө би чинь сүлжээний бизнес хийдэг. Яг ажилласаа шалтгаалаад маш их утасны хамааралтай болчих. Дэлгэцийн донтолттой болчих. Ерөөхдөө бол байн утас арж байдаг, байн гаж байдаг. Тэгэнгүүтээ саяхнаас за би бас нөгөө ингээд гар урлал хийдэг байхгүй. Маш олон төрлөөр ингээд гар урлал хийдэг. Багаасаа хийсээр ирсэн бүр айгүй хийсэн. Тэгээ сүүлийн 4 5 жил ерөөсөө юм хийгээгүй юм бэ. Тэгээд яана би одоо ингээд машинд байсан ч ингээ машин бариа явж исэн ч уцтайгаа, ажил дээрээ ч уцтайгаа, гэртээ ч уцтайгаа, хоолоо исэн ч уцтайгаа, орондоо орсон ч уцтайгаа бүр салж хагцдгүү. Тэгээ гайхчаа сая цагаан сарын өмнөх нэг дайдлан эхлүүлээд одоо ингээд энэ маань ингээд дүүрчин л та. Ингээд яаж явахдаа энийг оюнгоо за тэгээд нөгөө бас уцаараа гой гой юм сонсъё л гэж бодож сууж исэн. За тэгээ юмаа ойж эхлэхдээ хүүшээ эн чинь миний чаддаг миний нөгөө хамгийн сайн чаддаг сте ханаас нь ч хараад нүдэ анаа чамаагүй хийж чаддаг юм чинь энэ юм биш тэгээд ээж байгаа юм ингээд бодож байгаа байхгүй хийдэг гар урлуудаа бодож байгаа. Тэгснээ за би чинь 4 5 төрлөөр ингээд гар урлал хийж чаддаг юм байна. Хүүшээ би энийг ингээд хүмүүст ингээд гоё уламжлах юмсан хэлж өгөх юмсан зааж өгөх юмсан гэ бодохгүй тэгэнгүүтээ үе би тэгвэл фэйсбүүкийн ч юм уу би одоо ямар нэгэн байдлаар нэг юм групптэй нэг тийм миний брэндтэй болох хэрэгтэй юм байна. Юу гэж нэрэх үү гэж яснаа нүүдэл урлах уу гэд нэрлэчихгүй юу?
Тэгээд би бүр энэ чинь нүүдэл урлагыг би нэлээ одоо нэгээд баг 10-аад хоногийн өмнөөс тэгж нэрээ бодоод олцсон. Тэгээ 2-3 хоногийн өмнөөс байжсэн чинь тэр мургах юм шиг гээд хөөрхөн залан гээд рээл эргүүлээд бас нөгөө нэг донтолт нь явж байгаа шүү дээ. Рээл эргүүл явж байна. Тэсэн чинь нэг залуу жоохон ямар мундаг ярьдгийг пөөх жоох юм биш тийм доо. Надаас нэлийн дүүдээ. Уян мултарсан дүүдээ гэсэн ухааны юм бодвол үгүй энэ ухаан ухамсар хаанаас гараад байна. Ямар цэцэн мэргэн. Гэхдээ ямар хамгийн гол нь ямар зөв юм яриад байна гэдэг нөгөө нэг бүр гайхаад тэгээд өнөөдөр өчигдөр нөгөө нэг би нөгөө богино тасарсан рээлүүдийн л хараад байгаа юм. За энэ ийм юм бэ. Энэ рээлүүд бүтэн ихээр хаана үйдэг юм бол гээд за тэгэнгүүтээ нүүдэлчин бясалгал гэж яриад энэ аягүй бол ийм пэйж байгаа да гэж бодоод нүүдэлчин бясалгал гэж тайсан чинь пэйж үйдэг юм байна. Пэйж дотор нь YouTube-ийнх нь нөгөө нэг подкастууд нь байдаг юм байна. Тэгээ өчигдөр өнөөдөр хоёр өдөр тэр нөгөө нэг нүүдэлчин бясалгалын анхан шатны сургалт гэж ямар одоо утга учиртай юм байдаг вэ гэдэг хоёр подкастын машинда явангаа сонссоо. Тэгээ өнөөдөр түрүүх нөгөө охин маань хичээлсад хараад ороод ирэнгүүтэл нөгөө одоо нөгөө үеийнхний нөгөө хүүхдүүдийн бүлэдэлтэй болдоод байгаа шүү дээ. Хөөе танаа ингэ тийм юм болж гинөө яаж ийн ийж ийн янз бүрийн болоогүй миний охин даа гэл охин өрөөнд ороод авцаа солиол гарах хооронд нь галтаг ороод агаж орол заавас нь тав өгчсөн сонсчих юмсан энэс одоо юу болж байгаа л гэж бодол араас нь дагаал тэгингээ нөгөө нэг хайлт уцаа эргүүлсэн чинь манай азагийн нөгөө хөөхөн уулзалт болох чаа гэсэн юу гараад ирэхгүй тэгэхээр за 8 цагаас л хүмүүс юм хийгээд идэм чинь 8-аас илгүүдээ гэл харсан чинь цаг доолоо гинэ. Тэгэхээр ингээ цаг руу гарсан чинь 7 цаг болж байна. Үгүй энэ нам ийм юм ингээд харагдаж байгаа бахта гэл давхад ороод ирсэн. Тэгээ ийм л юм боллоо. За маш гоё юм аа. Амар гоё, ямар гоё юм сонсож мэдээ. Баярлалаа та нартай. Эмэгтэй хүн ингээд нэг юм шаглаад ойж байхдаа нэг үүлээ барж идэг, үүлийн үрээ барж идэг. Тэр чинь бясалгал авахгүй ингээд бүр хамаг ухаан бодлоо яагаад тэр шаглаа болгондоо ойдол болгондоо ингээд өөрийнхөө сэтгэлийг ухаан бодоод ингээд бүх юм шингээгээд ойдог. Тэр чинь ойдол чинь нэг үйл нь нэг өөртөө нэг юм чимэгтэй амьдрал гэдэг байгаа шүү дээ. Ингээд нэг үйлэн дуранд үгэнд цэцэн дайнд баатар далаа дусч гэл тэгэхээр тэр юм аян гэдэг чинь нэр үнэхээр яг эмэгтэй хүний хамгийн дээд бясалгал ялангуяа ингээд зүү ороож юу яхан тэр үлийн үрээ барж идэг гэл. Өнөөдөр ингээд 3 сарын 11 нь 18 дугаар аркан буюу сар болон 11 дугаар аркан буюу хүч огтлцож байгаа цаг юм аа. 18 дугаар аркан гэдэг нь таны далд ухамсарт нуугдсан айдас саадыг гэрэлтүүлж ил гаргана. 11 дугаар аркан нь тэрхүү айцыг асар их амжилтын энерги гэрчүүч болгон хувиргах мастер хүчийг өгнө гинэ. Тийм өдөр байна өнөөдөр. Би тэгээд дотор бүр ингээд догтлоод ингээд байж чадаад нэг юмд ингээд нэг сандрахаар ч юм уу ингээд нэг том тайзан дээр гарахтаа ч ингээд нэг догтлж баярлаж яадаг яг тэр мэдрэмж ингээд гараад байна биш сайн ингээд сууж гайхдаг. Миний бодлоор айгүй мундаг тий. Яагаад энэ лүү ингэж нийлж нэгдэж ингэж ороод ирвэ гэхээр зэрэг тэр маш гоё үйлүүдийг хийсэн байна. Дээрэс нь тэр гоё нүүдэлчин гэдэг гоё нэрийг өгсөн биз дээ. Тэр пэйж дээр нэрийг өгөнгүүт манай нөгөө эн чи одоо айч чинь бас ухамсар суучаад тийм шүү. Нүүдэлчин гэдэг тэр нэрдээ зангидагдаад нүүдэлчдийн бясалгалын пэйж гараад ирж байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь тийм яг эн чинь өөрөө ингээд нөгөө өөрөө бас ингээд би одоо бясалгал хийгээд байсан биз дээ. Өөрийгөө шалгаад сориод тэр гоё урлагийг хийгээд ингээд ирэхээр тэр гоё шалгалт сориог давтсан байна. Удаад ухамсарын төвшөнд өөрийгөө ялсан тэр гоё процесс болжээ гэж би надад мэдрэгдлээ сая. Тэгээд тэр гоё нэрийг өгсөн маш их учиртай байна. Тэр гоё нэр маш гоё энэ зам жимрүү дагуулах энэ гоё сүнслэг маань одоо энэ хүмүүстэй нэгдэж энэ юмыг хийх энэ үйл урлал энэ юмнуудаа ингэж түгээх энэ цаг мөчн болжээ гэж ингээд гоё өөртөө тийм мэдээлэл илгээгдээд энэ гоё газар ингэж энэ гоё хүмүүстэй энэ цаг хугацаанд ингэж гоё бас тэ энэ юмыг үйлийг энэ гоё яриаг өрнүүлэх юм одоо нөгөө нэг энергийн таталцалт орж ирсэн байна гэж би одоо хэлмээр санагдчихэв тий. Яахмаар ямар гоё юм бэ бод.
Тэр гоё дотроос догдлоод байгаа. Тэр гоё ингээд энэ нэг ингээд мэдрэгдээд байгаа энэ мэдрэмжүүд маань одоо бидний тэр доторт бас байгаа. Гоё бүгдөө ингээд гоё энергийн нэгдэлд орчоод ингээд тэр маань таталцаад тэр сүнс маань мэдрээд ороод ирж байгаа. Тэгэхээр одоо маш өндөр түвшинд бас гарч ирсэн байна гэж ингэж хэлмээр санагдаж байна. Одоо Маш гоё тэгээд сургалт мургалтандаа суух бол яадаг юм бол гэдэг юм байл. За над руу мэдээлэл өгөөрэй. тий одоо Хөөрхөн гоё юм тий. Ямар Тэгээд өчтэй юм бол яг нарийн мэдэхгүй л байна. Подкастуудыг сонсоод ямар хөөрхөн юм бэ? Ямар залуух юм бэ? Бурхан ингээл бүр биширчээсэн, бишрэн сонссон да. зөв замж тий. Яг нөгөө үг хэл үзэл бодол нийлээд байгаа хгүй гол нь. Зөрүүгүй яагаад байгаа хгүй бүр. Нэг хүмүүсийн юмнуудыг сонсохоор чи сонь бол. Ямар эмгэгчтэй, ямар жоох миний хүүтэй чацуу юм билээ миний том хүүтэй. Тэгэл хөөх хэвээр. Тэгээ багшийн яриг сонсож байгаа би өөрөө монгол хэлний багш гэдгээсээ ичээд дийчээс танараа ээрч мураад гастаа би өөрийнхөө дуу хоолойг бүр сонсч чаддгүй бүр дуулаасаа их ичдэг байсан. Одоо болцсон мөлий. 2 удаа рил оруулаад. За стандыг ямар шалтгаан алга та. Тань шинэ орж ирж байгаа охин бас их ямар зэгцтэй сайхан ярьдаг. Ястал нөгөө үйл нь юу вэ? Өндөр энергитэй охин байна тий. Одоо ойдлоо чи ингээд нэг мөр урт нэг зайгийг маш сайн мэдэрч ингээд ойж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгт ойж байгаа явцад дортод цэцгэлгээ давхар хийгдээд явцдаг. Ерөөсө гадна ахын цэцгэлгээ дотоод сэтгэлээ. Одоо монгол хүн чинь нэг тийм эмх цэцгэлтэй тэгцтэй ярьдаг, сэтгэдэг. Тэр нь болохоор нэг ахуудаа тэр нэг минималист шин чанар шүү дээ. Нэг олон тавилга хог зөвлөлтөд байнга нүүдэлтэй хүмүүс тийм их юм хэрэг шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр юм аж гинэ гэдэг чинь ингээд тарих оюунд чинь цэгцэлгээ яг тэрнтэйгээ адилхан. Нэг хоол, нэг урт явахгүй зүг ороод тэр ож байгаа үе яг нэг хэмээ, нэг хэмжээнд яг тэр нэг хэмнэлд орчдөг. Тэр хэмнэлт нь болохоор тэр нэг амьдралын хэмнэл, сэтгэлгээний хэмнэл бүх юм яг нэг юм хэсэгтэнд орчдөг. Маш зөв юм гэж шүү дээ. Нүүдэл урлагүй гэдэг нэр өгөх юм байна. Хаач очиод би энийгээ заачин. Бүр хаач очиод хиндэж очиод би энийг ингээд хилээд ойлгуулаад заагаад өгчих боломжтой юм байна. Тийм болохоор энийг би ингэж нэрлэх юм байна гэж бодсон сонир. Би хамгийн өмнөөс ингээд утас зүү аваад ойж эхэлж байгаа шүү бас би. Шууд. Энийг нөгөө 2 3 дахь ингээд багцсан хөдөлмөрийн хичээлгээ ордог байсан шүү дээ. Би гинт ингээд нэг юм утас юу аваад одоо охиныхоо нөгөө куклтэнд нь хүнжил явах чаа. Тэгээ ингээд чигчийн хуруу ингээд амар чилээл би тэгэл нэг иймэрхүү л явж байгаа. Тэгээд Facebook-ээр YouTube мөбөс юм хаагаа. За тэгээд ингээд багштайгаа уулзчихлаа нэг оюутныхаа багштайгаа. Юм оюун гэдэг чинь би бас сая цагаан сараас өмнө нөгөө 3 сар авсралсан гэдэг маань нөгөө хурган дотортой дээл ойлоо л та. Тэгээд энэ хугацаанд одоо маш их бас шалгуур давлаа. Маш их төсвөр төвчээр тэр ур ухаан гарч ийн. Тэгээд ер нь сэтгэл санаа жоохон юм ийм нөгөө ийм тэ жоохон юм догтлолтой байх юм бол миний тэр ойж байгаа дээлийн хэмжээр тэр одоо ойж байгаа хатгац энэ мэдрэмжүүд шал өөр төвшөнд ирж байгааг мэдэрсэн. Тэгээд тэр үедээ би ингээд шууд орхиод за миний сэтгэл санаа юм байгаа болохоор тэр ингээд байна гэдгийг мэдэрсэн. Орхиод нэг одоо хоног ч юм айл эсвэл нэг хэсэг байж байгаад буцаад төвлөрөөд ингээд суухаараа тэсэн өөр хийж байгаагаа мэдэрсэн баггүй юу. Тэгэхээр энэ юм оюун гэдэг маань нөгөө ерөөсөө цаг хорон мөч болгон бидний бясалгал байд юм байна. Тэгээд одоо дээлийн товч хил хадаж тэр арьсан дээр ингээд нөгөө ойж байгаа энэ гар ивэршээд тэ ингээд юу яаж байгаа. Тэгээд октоудаараа ингээд нэг одоо ганц юу товчл падуулах гэдэг ингэхэр зэрэг ерөөсөө гар өглөө ингээд айгүй төсвөр төвчээр шаарддаг юм байна. Одоо нэг хүүхдүүд ийм байгаад байгаа юм байна гэдэг ингээд маш их юмнуудыг бас ингээд хараад мэдрээл ингээд юу ялаа л та. Тэгээ бас нөгөө юу яагаад пэйж эхлээд ерөөсөө би хурган дотортой дээл оюун гэж хүнд хэлсэн чил хүү би оюулыг гэх 3 дахин тэгээд шууд ороод ирсэн байхгүй юу. Тэгээд оёод өөрийн мэдлгүй ингээ ойсныг тэгээд дараа нь ингээ нөгөө ойчоод нөгөө дуусчаа заа пэйж дээрээ тавья гэ хийсэн дэлнүүдэд тавиад ямар нэр өгөхлээ гэд бас бодож ирсэн нөгөө хатуу урлал гэд нэр өгчээгээд
Тэгээ хатуу урлал гээд нэр өгсөн чинь маш их олон захиалга орж ирээд тэгээ би нэг 20 гаруй дээл ойлоо л доо. Тэгээд цаг хугацаанд яг таараа. Тэгээд юу яасан юм. Тэгээд энэ хугацаанд бас нөгөө яг жинхэнэ өмнө нь бол оёол гэдэг байсан, хийгээл гэдэг байсан. Гэхдээ тэгж нөгөө мэдрэмж сууж энэ юмнуудыг бас ингэж төвчээр тэг хүний төр бясалгал гэж юу сэтгэл санаа гэж ямар амар амгалан байж бид нар энэ үйл үүрэг тэгээд тэр хатгац юу болгондоо одоо нөгөө өрөөлөө шингээж за энэ дээлийн маань одоо өмссөн хүн одоо ямар сайндаа надад нэг бүх залуу дээл оёлдог байхгүй юу тэгэнгүүтээ би за энэ залуу маань одоо энэ цагаан сарын барилдаанаар төрүүлэх юм байна. Тэгээд гэл ингээд би бодсон чи төрүүл байныхаа мөнгийг бариад төрүүлэх байхгүй юу. Тэгээд тэр өрөө хүртэл ингээ хүрсэн юм шиг мэдээ ямар гоё юм бэ гэдээ би дүүрээд энэ. Тэгээд нөгөө залууч би бүр л төрүүлнэ гэж бодоод тест яг тань дээр дээлээ аавна гэж бодож ирсэн юм аа гэдэг нөгөө тэр хүний энерги миний энерги нөгөө бүтэнгийн маань энерги 3 нэгдгээр ийм гоё юу болдго юм байна. Горомсол үсээд тэр нөгөө багшаа ирээд байгаа тэр гоё энерги юу үсэх юм байна гэж ингэж. Маш олон мэдээлээ хийлээ. Зааж өгөө тий. Тэгэхээр одоо тэр гоё 100 ороож авах. Одоо манай Монгол эмэгтэйчүүд ер нь 100 ороож авъя гэсэн маш олон хүн байгаа. Тэгээ тэр 100 ороож өөрөө өөрийгөө цоройд тэр хим химнэл энэ айзам химнэл энэ бясалгалыг ингээд өөрийн мэдлгүй хийгээд байгаа юм байна гэж ингэж бас бодогдоод байна. Манай дүү мөө хүртэл ингээд маш гоё юунд дайлаа явуулаад тэгээд сая манай охин хүртэл ингээд хийж байгаа. Тэгээ эднэр маань одоо бас Монгол эмэгтэй хүн болгоны тэр зүрх сэтгэлд одоо бас байна л гэж ингэж юу яачина. За үлгэр домгоо яриа. Хөр урлалт үлрээ ороод яваад өглөө. Баярлалаа манайхаа лайваар За хамтдаа тийм тэгээ нөгөө үлгэр домгоос ингээл хүүхэд ахтаа сонсохдоо бүх тэр 15 толгойтой атгалчин хар мангастыг тэр тэр бяцхан хүүхэд авдаг шүү дээ те ялдаг шүү дээ. Тэр мэр маань одоо ямар учиртай байна. Тэр 15 толгой татгалж хармангас 25 толгой татгал хармангас гэдэг чинь гэдэг хүний муу сэтгэл. Тэр муу сэтгэлийг яг тэр нэг хүүхэд дараад байгаа шүү дээ. Тэр чи яг өөрийнхөө тэр дотоод дотоод сэтгэлийн хүчээр л тухайн хүн өөрөө л ялна. Хин нэг гадны нэг тийм залуу юугаар бол биш. Тэгэл өөрийн муу сэтгэл уур хилэм ухамдад атаа хорсол сэтгэлийн хар хэр хор өсөхөөс ингээ бүгдийг нь л нөгөө уулын чинээ харыг тулаан чинээ цагаан дийлнэ гэж ярьсан ш. Тэр. Яа өнөөдөр тэгээд нэг сайхан уулзалт ярилцлагыг зохион байгуулсан. За баярлалаа. Би одоо нэг 9 цагаас нэг юм бас нэг өөр нэг хичээлтэй бас нэг өөр нэг газар нэг юм хий. Юутай тэгэд миний тэрний цаг болж байгаа болохоор одоо хэвлээ өндөрлөхөө. Тэгэл ер нь нэг ийм цуврал юу ер нь дахиад хоёлаа дахиж нэг хүмүүс сонирхол яах нь хийж болох юм. Арвагчтай баярлалаа. Хэдүүлээ баг 2 цаг болсон байна. Тэгээд өнөөдөртөө ямар тааш дүүргэе. Тэгээд лайваар үзэж байгаа хүмүүс маань бас гоё сэтгэлээ үлдээсэн байна. Эхний хэсгээс нь унших юм бол ямар сайхан үг хэллэг чихэнд сонсголтой байна гэж байна. Хямар сэргэм сэтгэл дүүрэн сайхан зүйр үгстэй үндэстний үрс гэдгийг мэдрүүлж буй талархъя гэсэн байна. Баярлалаа. Үг дээдсээрээ маш их омогшиж огшсон ярилцлага болж байна гэдгийг чинь тэгээд нөхөд магадгүй та энэ яриаг үзэж байгаа бол юу ягаарэ комментаар бас мэдрэмжээ сэтгэлээ илэрхийлж өгөөрэй. Тэгээ дараагийн удаа магадгүй манай Норвегичээс ямар сэдвэр гоё бүр ингээд одоо хэдүүлээ өнөөдөр ерөнхий байдлаар ярьчлаа шүү дээ тий. Монгол хэл бичиг үлгэр туульс гэдэг ингээд ерөнхий байдлаар ярьлаа. Магадгүй дараагийн удаа илүү нарившилж яг энэ чиглэлээр гэдэг ч юм уу ярилцгаар юу болвол бас комментаар бичиж өгөөрэй гэд хэлмээрэн асуух асуултаа бол бас бичиж өгөөрэй гэж хэлмээрэн. Тэг өнөөдөр лайвта хамтдаа байсан хүмүүстээ энэ цаг хугацаанд хамтдаа байсан хүмүүстээ баярлалаа. Зүүмдээ орж ирсэн хүмүүстээ бас баярлалаа. Мэдрэмжээ илэрхийлсэнд баярлалаа. Ярилцсанд баярлалаа. Тэгээд эцэст нь нүүдэлч дэмжлэхин талаар богино мэдээлэл өгвөл 1-2 дугаар шатны үндсэн хичээлүүд байгаа. 1-р шат болохоор мөх гайхамшиг багшийн түрүүний нөгөө яриад байсан жижигхэн хөрхэн залуу байсан. Багшийн маань бэлдсэн 12 видео хичээл байдаг. Тэгээд 1-р шат одоо Монгол мөнгөөр болохоор 300,000 төгрөг. Тэг яг тухайн улсаас хамаарат тухайн улсын валютын ханшаас хамаарат бүс нутагта арай өөр үнэлгээтэй явагддаг.
Монгол мөнгөөр бол 1-р шат нь 300 мянга, 2-р шат маань болохоор 500 мянган төгрөг байдаг. Тэгээд яг нэг арвтын системээр үйл ажиллагаа явуулдаг буюу та нүүдэлчдийн бяцлаглалын хичээлийг сонгоод орж ирэх юм бол яг ингээд өөртөөгөө адилхан 10 хүнтэй нэг арвт болоод тэгээд нэг чиглүүлэгч багштайгаар хичээлүүдээ үзээд явна гэсэн үг. Тэгээд Мөнхай Хамшиг багшийн яг урьдчилж бэлдсэн видео хичээлүүд байдаг учраас бид нөгөө хичээлээ сонсохдоо ямар нэгэн тийм агуулгын зүг рүү гарахгүй. Яг хуу дэлхийн 17 улсад одоогоор ингээд багш нар бэлтгэгдэж байгаа. Тэгээ нүүдэлчдийн бяцлаглалын багш нар хүн болгоо ингээд багш нар болгон хоорондоо ялгаатай, өөр өөрийн онцлогтой. Одоо жишээлх юм бол манай уламсуу багш дээр явах юм бол яг жинхэнэ нөгөө төрөний бие биелгээгээр илүү их тийм чөлөөлтийг гэдэг ч юм уу. Манай уламсуу багшийг бол мэддэг болсон баг тий. Эсвэл багш дээр жишээлх юм бол илүү асуултаар ингээд тулж ажилдаг гэдэг ч юм уу зүгээр. Гэтэ уламсуу багш эсвэл багш хоёр дээр би арвцсан сууж үзээгүй учраас бас яг юуг нь сайн мэдэхгүй. Гэтэ ямар ч хэлсэн нөгөө бусад багш нараа нэг ерөнхий байдлаар бид хэд чинь багш нарын гүрүүп дээр ингээд хараад танилцаад ингээд явхаар манай энэ багш нэг ийм онцлогтой юм байна да гэсэн тийм мэдрэмжүүд байдаг. За жишээлх юм бол миний хувьд болохоор арвтаа нөхөртөө хамт авч явдаг. Гэтэ яг авч явдаг ч гэжтэй сая яг нэг л арвтаа төгсгсөн. Тэгээ одоо болохоор 2 дахь арвтаа удахгүй авах гэж байгаа. Тэгээд манай нөхөр бас нүүдэлчдийн бяцлаглалын багш болсон. Тэгээ буюу нэг арвт дээр эрэгтэй эмэгтэй энерги арга бэлэг энерги гэдэг юм уу тий. Яг ингээд сая нэг арвт дээрээ ажиллаад үзээд эн чинь арга бэлэг энерги гэдэг чинь энэ юм бэ. Би илүү тийм зөөлөн гэдэг юм уу ийм байдалтай явхад нөхрийн талаас болохоор арай илүү нэг тийм эрэгтэй асуултаа шууд ингээд асуугаа явдаг ч гэдэг ч юм уу бас нэг юмнууд байдсан билээ. Тэгээд үйлдэлээсээ л ерөнхийдөө суралцаад яваад байгаа юм. Тэгэхээр би энэ лайвын доор болон пост хэсэгтээ нүүдэлчдийн бяцлал бүртгүүлэх Google форм бас үлдээчээ. Тэгэхээр ийшээ мэдээллийн орлого үлдээчих юм бол бид нар буцаад холбогдоод аль улсын багш руу гэдгээ бас холбоод явчих болно. Тэгээд өөр асуулт байвал манайхаа бичээд үлдээгээрээ. За баярлалаа. Өнөөдрийнхөө уулзалтыг хэдүүлээ ингээд дүүргэе. Тэгээ. За гоё. Баярлалаа. Бүгд маш их баярлалаа.